Манай авт замыг ер нь чанаргүй барьдаг гэдээ олон нийт ойлгоод байдаг. Манай улс зам арчлах, засварлах ажил дээр хойрох шүү дээ. Зам ашигласны төлбөртэй холбоотой. Одоо энийг нэмэх ёстой юм уу? Бордүрийн маф гэдэг юм бол бордүрийг чинь тэнд хийх юм бол бид замынхан ашиг болчих гээд байгаа бол энэ хотоорны зам ч гэсэн ээж мэрэл шүү дээ. Хашлаг сольж байгаа, усаас хэлж байгаа мөнгө шүү дээ. Бид ингээд тавьж байгаа хөл соёл зөвшөөрөл зөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр дараагийн төвшний инженер нь хүний удирдах хүн хүний түлхүүрийг харуулж. Тийм тийм. Урдны жилийн худалдан авах юм. Танаа ийм яг 30 жилдээ тань дээр зарлахад ингээд зарлчихаар. Одоо босгоо танаа ингээд зарлж байгаа гэдэг байна. Их чинь тийм дотор. Тэгэл яриад байгаа төмөр замууд гэж бид нар барьж. Зам барихаас. Одоо яриад байгаа тэр онгоцны бодлоо бид нар барьж. Одоо тэр амьгээд байгаа тэр метро гэж бид нар барьж. Тэр ийм хөрвч чаддаг. Дээрээс нэмэгт. Сайн бацгаана уу эрхэм мөндөд авт замчид үзэгчид сонсогчдоо. Дулгаан ахын хөөрөлдөөний дараагийн дугаарт Монголын авт замчдын холбооны ерөнхийлөгч Өвөрхангай аймгийн Хар хорин сумын харьяат Монгол улсын Манлай уяач авт замын мэргэсэн инженер Забар компани үүсгэн байгуулагч Занбаазрын Батбаяр буюу Забар ах маань хүрэлцэн ирсэн байна. За сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна дүү. Сайхан. За одоо дүү маань ах болсон уу? Ах штэ. Та намайг ахаа гэлээ. Яриад явахад болно шүү. За. За энэ хөө нэвтрүүлэгтээ өрн ороод суулж байгаа булгаад үд баярлаа. Тэгээд энэ нэвтрүүлэг гарахад одоо үзэх зам хэрэглэгч болон замчдаа энэ өдрийн мэнд хүргэе, шинэ жилийн мэнд хүргэе. Юуны түрүүнд таны хоббигоос ч эхэлчихье. Би ч бас багада хурдан морь унжилаа. Тэ хурдан морь их сонирхолтой байсан. Тэгээ одоо ч яах вэ? Замынхаа ажлыг хийгээд илүү тэгж нөгөө мөнгөтэй хүний хобби юм шиг яриад байдаг шүү дээ. Би бол яг морил бол хоббирч чадахгүй л байна. Тэгээ яагаад та бас морь уух болов? Морин хизээнээ сонирхолтой болов? Багада морь унжив юу? Яг нэг манай нөгөө морины зүтгэлдэн гэж ярьдаг юм да бид нар ч одоо морь үйдэг хүмүүс чинь. Максын Гамба Хөлөөрөн Ганбаатар захирал нэг удаа тэгчихсэн. Монгол ирчүүдийг морь үйдэг болгох гээд амарх бүгдээр цусанд байгаа. Ганцхан зүчиж хэтэл тэгэл морь үйдэг болгоо. Энэ бол ерөөсөө амархан гэж нэг хэлжсэн байхгүй. Тэр шиг тэгэл одоо чи бол хүүхэд багтаа морь унжсэн, өдөө ахуйтай байсан. Өстө ганцхан зүчиж хэтэл морилгоо орно л доо. Тэрнтэй адилхан. Өдөөний хүүхэд өдөөний өссөн гэхдээ яг сумын төвлөл хөгтөлтэй. Тэгээд нөгөө тэр үеийн нийгмийн сумын хөгтөл өвөө эмээ ах トゥ нэр дээр зуны амралтаараа гардаг. Тэгээд малын эргүүлдэг, тусалдаг. Тэгэл тийм л хөгтөөсөн болохоор тэгэл морьтой холбогдоод тэгэл дээр үеэлүүд морь уяал эмнэг сургаалд морь урлал гоё шүү дээ. Тэгэл морин сонирхолтой. Тэг яг хүүхд багтаа бас морь ундаг яг уу. Урд морьч унал шүү. Бүгдэнд л унал шүү. Хүүхдийг л унал шүү. Тэгээд актер амжилт гаргаагүй. Гэхдээ яг бүгдээрээ л ундаг юм чинь. Би бас тий актер амжилт гаргаагүй, аригдж төрүүлж ирсэнгөө. Би 8 байсан. Сонгоод унжгаа 8 мар цогцдог үү. Би ч гэсэн аимх байсан. Тэгээд надмаар морноосоо ч унжилаа бас бүтлгүү талдаал. Тусан дотор байгаад байгаа тэр чинь үеэлүүдтэйгээ тийм азар гадуутай болно. Дандаа ихээр дандаа манай насад нэрхий дам гэдэг нэг өгшин байсан одоо хүмүүс л доо. Дандаа алга гадуутай. Бүх сөргийн бүтэн алга тий. Алга гадууг танихад их гоё байдаг гэсэн. Тэгээ яг нэг тийм айл гэдэг. Тэгэл нэг үеэлдүүтэйгээ хоёлаа эмээ дээр байна. Тэгэл дандаа зээрд азархтаа дандаа хээр азархтаа юм хатаатай болно гэж хоёлаа хөөхт тахта. Тэр мөрөдөлж гэдэг юм гэл өөрийн хатаатай болох. Тэгэл энэ чи 2001 онд компани байгуулчаал тэгэл намарна. Ер нь тэгэл энэ төв аймагт морь хөдөлж байгаа л морины ажилд орсон доо. Одоо Манлай уяач гэдэг чи одоо цолны хувьд бол дээрээсээ 2 дахь том цол гэсэн үг. Би тэгж ойлгоод байдгийг. Юу бол тий. Морины цол чинь 3 цол л байгаа. Алдарт Манлай уяач дод хоолой гэж гээл тийм. Одоо тэгээ бид ариндаа тоглоод ихтэй Манлай уяач гэдэг чинь нөхөр бол одоо зан гар тавьсан явж байгаа юм шиг тийм. Тод Манлайч бол арслан аврах юм тий. Зөөрлөж хэлээ. Тэгэхээр манай бол аймгийн алдартай уяач. Тэгээ Ганбат гэдэг хүн байгаа. Тэгээд одоо ч аав
морь нэх яг уяхгүй байгаа л да. Гэхдээ л нэг хашаанда очихолгонд л нэг морь тийжээгээл үрээд тийжээгээл байж ах юм билээ. Яаталчгүй одоо өөрийгөө ч уяад идэх юм уу. Тэр чинь тэгээ шүү дээ. Тэр насаараа хийсэн ажил болохоор тэр хүн чинь тэгээд өөдөө ад шавгааж магадгүй шүү дээ. Тэгэл одоо нэг үрээ штахан шиг сургаад бас нэг тооцоо үзсгийсэн гээл байж байгаа байх та. Тийм бах та. Би ч тийм л гүгшин болох бах та. За манай компани хамтран ажиллагчдын гарын бэлгийг гартуулаад тэгээд замынхаа үндсэн асуултанд оръё тий. Баянцогт зам компани ажиллаж байгаа энэ танд гарын бэлэг бас явуулсан. За баярлалаа. Манай Баянцогт чинь зам гүүрийн хэн блэ? Эрдэнэцогт Баянмөнх 2. Баянмөнх Эрдэнэцогт. Тий, тэгээ нэрнийх нь л нийлбэрлэлтэй. Тийм байна. Тий. Би ч нөгөө хэний таньдаг үлээ. Эрдэнэцогтөө Баянмөнх гэж залуучдын холбооны өдөртөх зөвлөлт байгаа. Тэгээд Баянмөнхийг л таньда. Эрдэнэцогт хоёулаа манай анги. Тийм үү? Тий. За тэгээд энэ Зартын өндөр улс гэдэг компани Эрдэнэтийн. Тэгээд нутгийнхаа брэнд буюу зис аяга явуулсан. Тэгээд таны нэрийг бичсэн баг. За баярлалаа. Энд зүгээр яриа өгөх гэж ирсэн юм баахан билэгтэй байлаа та. Цул зисээ аяга. Цул зисээ аяга. Тий. Булгаахын хөрөлдөөнөөс Зартын өндөр улс гэдэг. Энэ зисээхэнд одоо манай өгчүүл энэ цай цуух их сайн гэдэг улаан нэг өгчүүл ярьдаг. Тэгэл энэ манай өгчүүл одоо тэгэл бид нар чинь нэгдэл одоо Европ орсон зис хоолоогоор өмдний ус нэрдэг гэл сайн гэл. Тэгэхэд манай энэ ахмадууд чинь ордын хүмүүс ч мэдсэн зисээхэнд цайгуу сайн гэл хоол ajjаа сайн гэл. Реактор байгаа л. Тэгээд тэрнээс өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр баруунынхантай одоо хэлэлдгээр тэнд одоо ингээл мэдэл усны хоолоогоо тэсэр хийсэн байгаа манай өгчүүл аль дээр үед мэдсэн зисээ айхтаа сууж шүү дээ. Тэр манайхан ямар нэг нүүдэлч болохоор хоол зис хоол мал урус татах юм шүү дээ. Аягаараа гутгал идэж байгаа. Тэгэхээр реактор байгаа шүү дээ манай өгчүүл. За манай дараагийн хамтран ажиллагчаар Авцам гүүрийн зөвлөх үйлчилгээ зураг төслийн Ихэр мөх компани ажиллаж байгаа. За өнөөдрөөс эхлээд бас эстиматор цагийн маань ажиллаж байгааг дуулахад таатай байна. За би ч гэсэн бас хоос ирэг өдөөдөө. За бэлэгтэй ирсэн. Жижигхэн бэлэгтэй тий. Энэ нөгөө 95 жилийн ойгоор нодлон шүү дээ тий. Бидний Хатван солорт Түүш удангийн цагдаа зогсол дугуй юм байдаг шүү дээ. Тэр чи одоо хүмүүс одоо нэг цагдаагийн зогсоол гэж бодоод байгаа. Тэр нь Монгол улсын Авцамын одоо сүлжээний эхлэлийн цаг юм байгаа шүү дээ. Нүүгэл мэдэх бах. А босод хүмүүс бол ер нь мэддэггүй тий. Цагдаагийн зогсоол. Тэнд одоо Улаанбаатар хотоос Арангаан аймаг 500 км зам гэхэд тэр цаг дээрээс эхлээд одоо Улаанбаатар хотоос Хинти төв хэдэн километр 330 гэдэг юм уу тэр цагээс эхэлж явдаг тэгээ. Уранга 431. Тэр нэг Монгол Авцамын сүлжээний эхлэлийн цаг тэндээс эхэлдэг тоологддог учраас Авцамын салбарын тэр цаг дээр одоо сүлжээ минь шөө олон өргөм дэлгэр болох байх гээд бэлэгдээд одоо юм гүшөөтэй тийм ээ. Энэ бол тэр замчтай маягаар жил болгон бид нэр очиж хүндэтгэл үзүүлдэг. Тэгээд энэ 95 жилээ зориулаад энэ эхлэлийн цагийнхээ нөгөө гүшөг юм жижиг юм сөвнөр хөвлөлт оруулсан. Тэгээд ингээд замчтайхаа гэрт одоо эхлэлийн цагийнхээ сүлжээг залах боломжтой болсон гэсэн үг шүү дээ тийм. Гэртээ одоо бас нэг төрлийн одоо шүтээ шүү дээ бид нэр. Тэр энэ сөвнөрийг дүүдэ бэлээлээ. За баярлалаа. За ингэж өгчнөө. Тий. За баярлалаа. Яа Авцамын сүлжээ өшөө олон урт километр олголтваа гэх тийм ээ. Одоогор манай сүлжээ чи 15,000 байгаа тийм. Гэхдээ яг Авцамын сүлжээ мань улсын чанарт 15,000 гэж ярьж байгаа шүү дээ тийм. За тэгээд Авцамчтай холбооноос нэг хэрэгсэн гаргадаг Авцам гүр сэтгүүлийн 25 оны 2 дугаар. За. Бас. За баярлалаа. Тэгээ бас нэг нэлийн хэдийг илүү аваад ирсэн. За. Тэгээ оролцогч нар та бас өгж байгаа. Тэгээ. Бас энэ сэтгүүл уншчих. За баярлалаа сте гоё билээ. Одоо ч хүмүүс цаасан юм унших их багасчаа. Одоо сэтгүүлээ болгоно. Facebook л уншиж байна та. За тэгэхээр ерөнхийлөгчөө. За ерөнхийлөгчөө гэхгүй. За барахаа гэж явах. Өөрөө л чөлөөтэй шүү дээ манай подкаст. Подкаст ч угаасаа ер нь бол чөлөөтэй, өргөн нэвтрүүлэг шиг, телевизийн нэвтрүүлэг шиг тийм байх албагүй сайхан хөөрөлдөх нь л чухал. Гэхдээ мэдээж гол мэдээллүүдээ олон нийтэд салбарынхандаа за дахиад өөр дэвшсэн салбарууд ч байгаа шүү дээ. Үлдэж ажиллахын тулд бас мэдээллүүдээ солилцоод явах зүйтэй байх. За
Манай авт замыг ер нь чанаргүй барьдаг гэдээ олон нийт ойлгоод байдаг. Та энэ дээр нэг тайлбар өгөөч. Яг юундаа байна аа? Яг хөгжлийнхаа үе шатанд явж байгаа юу? Яг тэр хүсээд байгаа зам хэрэглэгчдийн хүсэлд яг хизээ нийцэх юм. Нийцчихэд тахт нь эсвэл зам хэрэглэгч нар маань голоод байгаа мó. Тэ. Эсвэл яг одоо ирээнээр л урагшаа гарахад л харьцуулаад үзэхээр өөрөө айн л та яалтчгүй. Тэдний ч бас буруу биш бах. Тэгээ энэ тал дээр та нэг бүр тодорхой. За нэгдүгээрт яг бид нар манай улс зам арчлах, засварлах ажил дээр хойрох штэ. Замыг барилга ч юм уу ингээд нөгөө барьчаад энэ барилга ингээд 15 жил болчиход байгаад байна, 5 жил болчиход байгаад байна гэд ингээд зүрлэх жишээ нэ тий. Авт зам маань бол ашиглалтанд ороод маргааш нь байнга ачаалтаа байна шүү дээ. Динамик ачаалтаа байна. Ингээл ерөөсө өдөр болгон хэрэгжилж байгаа шүү дээ. Хэрэг заяа шин дээл гэж бодъё л дээ. Гоёлын дээлээ гаргаж ирэл Монгол ард түмэн хэсэг ингээл авдрандаа хийгээл тэгэл баяр ёслоор өмсчихэл нөлөө хууж ярахаар нь тэгэл бааз одоо өдөр тутам өмсдөг бидтэй. Зам бол ерөөсөө тийм гоёлын дээл гэдэг байхгүй шүү дээ. Өдөрт шууд бааз дээл болдог тийм. Ашиглалтанд аваад ингээд өдөр болгон. Тэгэхээр энэ үүний чи яах юм тэгвэл баян хэм зэрлэгэнд өгж баян сэрүүлж явах хэрэгтэй байна. Дээл шиг тий. Говц шиг. Тэгээ лугааж арчичаал осрон тасвал оёол. Зам ерөөсөө яг тийм байхгүй. Өдөр тутамд арчилт хэрэгтэй байдаг тийм. Юунийг ер нь бол дэлхийн нийтийн онлоороо тийм шүү дээ. Барайл маргаашаас арчилдаг. Хин эзэн нэ тэр замыг. Одоо манай улсын хувьд бол ихэнх зам бүгд улс өөрөө захиалагч нь, улс өөрөө эзэн хөрөнгө шүү дээ. Тэгэхээр чи хөрөнгөнийхөө байнгын арчилтад байлгаж явах хэрэгтэй тийм ээ. Тэр миний нэг хэлэх дуртай үг гэдэг шүү дээ. Одоо энэ хүмүүст ингээд замаа ярахтаа та нар ингээд хөдөө хэр яваад үзэхээр ингээд өвлийн хүүтэнд газар ингээд хагарцсан байдаг. Тийш мэднэ тий. Тэр хагарахыг одоогоор дэлхий дээр асфальтаар дээр нь зам барьсан чи алтаар зам барьсан чи одоо онлын үед хагардаг дийлэхгүй шүү дээ. Бааглаа. Дамандаа манай улс ч юм бол өөрөө хамгийн их тэр температурын зүрхтэй орон шүү дээ. Энэ хүн хаашаа улаан өдрөө гараад энэ Сибирь рүү чин гараад намхан болчих шүү дээ. Засмаас шуурмурч хамаагүй дулах гэсэн дуурамсгал тий. Тэгэл энэ ер нь манай энэ яг Монголын нэг байгаа гэсэн газар чи өөрөө юм хэрэгсдэс хитрхи өвөлдөө 30-35. Тэр чи хөрсөн дээр 40 100-аа 30 хөрнө. Тэр чи хөрсөн дээр 40 бас ахаал гарна тий. Говрогоо бүр 60-70 хөрөж баг болчих. Тэр энэ нөгөө температурын зай байдаг ихтэй орон ч нөгөө замын хэдрэл ихтэй байдаг юм байна л та. Энийг бол онлайн хувьд бол бүхэл замын хүмүүс мэддэг тийм. Тэгэхээр энэ нэг өвөл боллоо. Энийг чи байн гарцалж байгаа хэвээр. Нөгөө хагархаа гэж чинь борооны уйлрал эхлэхээс өмнө газ нөхөж явах хэвээр. Замын хүмүүсийн бүгд мэддэг тийм. Олон нийт та яг энгийн л. Тийм энгийнээр л одоо ингээд ийм агнасыг хавар ихт одоо тэр чинь ингээд дулаан болонгууд ингээд анждаг шүү дээ. Тэрнээс өмнө газ амжиж одоо ингээд хугацаанд нь 7 хоногийн хугацаанд ч юм тийм. Гагнаас хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэл одоо хүмүүс данх манхаар хийлээгээд тэр юугаар хийх нь чухал биш ээ. Зэрэг л хийх хэрэгтэй байхгүй тийм. 7 хоногийн хугацаанд л хийдэг ажил шүү дээ. Гэх мэтлэнгээр энэ ажлуудыг хийгээл тэгэл нөгөө нөхөөс томрохоос өмнө борооны уйлрал эхлэхээс өмнө тас самуудаа нөхөж явах хэрэгтэй. Тэгэл тэгэх юм бол нөгөө хагарч нь томрохгүй тийм. Тэгэл энэ мэтлэнгээр энэ арчилгаа маш чухал юм л да. Тэгээ энэ арчилгаа их дутдаг учраас нийт зам хэрэглэгч хүмүүст муу замтай шиг харагддаг. Бах. Тэгэхээр одоо манай муу зам барьсан шиг тий. Хоёрдугаар манай зам хэрэглэгч нар бас замаа үнэхээр хайрладаг үл дээ. Зам дээр байгаа нөгөө машины дугуйгаа хагарсан байхад онлоор бол одоо онлж явахт нэг онл ярьсан. Машины дугуй данхраадахтаа мэдээ зам дээр дугуй хагарахад нөгөө доорн олон улсын стандарт дээр тавьж байгаа модон дээр тавих хэрэгтэй гэл тэгэл ингээл данхрааддаг гэсэн. Манай тим жолооч байна уу? Байхгүй хаа. Бүгд анхаараа автоучлалтаа асуус зам дээр минь анхараачаал яваад. Ер нь бол тэр чинь бол хүн анзаарахдаггүй жижиг хагарал өгч байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Жижиг баг талбай дээр даралт өгөөл тий. Бүхэл жолооч ингэж байгаа шүү дээ. Ерөөс замаа хайрладаг. Тэгэл тэр нь нүдэн дээр цөмөрөхгүй ч гэсэн жижигхэн ялгсан хагалууд болж байгаа шүү дээ. Одоо дээлээр ярихаар хэмлээ ичиж байгаа шүү дээ. Тэгэл ингээл яваад өгдөг хачаал явчихдаг. Тэгээ тэр нь ингээл 1 жилийн дараа 2 жилийн дараа ч ингээл ус ороод ингээл нөгөө хагалууд эвдэрч эхлэх жишээ нь. Хордон эвдэрдэг л гэж ярьдаг. Бидний зам
юм идэх соёлгүй л байна л да. Бид би хараад байдаг тий. Тэгээд энэ учиргүй барьсныхаа маргаас нь авсааж байгаа зам байхгүй л байхгүй. Тэгээ ер нь бас хүмүүсийн бас ой санамж одоо энэ сошиал дээр амар хвчиж штий. Заснаа байтай болсон мэт тэр. Энэ замыг хизээ барьсныг бид нар мэдэхгүй штий. Мартчихад байгаа. Лүнгийн замгаа шуугаал байсан. Саяхан ч санагдаад байгаа. Лүнгийн замыг шинжилгээ хийлээ штий. Тий. 2008 онд эхэллээ. Тэгэл нөгөө тэр тоошороо боллоо гэж. Нөхөстэй зам хүлээж авсан гэдэг мөн билүү? За тэр нь ч би жоохон байсан л та. Лүнгийн зам 2008 онд одоо тэгээд лүнгийн зам ашиглалтанд ороод 15 жил болчихсон. Одоогоо саяхан л санагдаад байгаа шүү дээ бид. Их засвар хийгээгүй. Хийгээгүй шүү дээ. Дүнгиж бариад шин зам гэж яриад байгаа шүү дээ. Саяхан лүнгийн зам гэж тэгэхээр чинь 15 жилийн хугацаанд шин замд чинь бүтэн их засвар хийх ёстой шүү дээ. Онлайн хугацаанд. Тэр дэлхий дээр хөгжсөн орнууд, барууны орнууд, хөгжсөн орнууд бол энэ Азийн хөгжиж байгаа орнууд бүгд аль хэдийн засвар хийх шүү дээ. Тэгэхээр чинь шинэ юм шиг харагдаад байгаа. Одоо хамгийн наад ихээр би лүнгийн замаар хэлж байгаа. Хүн болгонд тэгдэг яа. Саяхан миний харснаар адаглал ингээд ах шүү. Дугуй нь хагарцсан байхад тэр чигт нь обуудаараа чирээд ингээд зураас гаргаад, нэг зураас, хоёр зураас гаргаад тэр чинь л одоо эдлгээний амар шүү дээ. Тэр чинь одоо нөгөө том тэрэгнүүд маань одоо наармалд юм уу, ядард юм уу, чиргүүлийнхээ машиныхаа л мэдж байгаа. Бах биш үү тийм ээ. Чиргүүлийнхээ голцоо анзаараасахад нөгөө чирж яваа чиргүүлийнхээ хойдлын дугуй хагрангууд нь мэдхгүй тэр чигээрээ чирээд нөгөө дугуй шатаал тэгэл обоодороо чирээл ингээл одоо сошиал хөгжсөн амар их гарч штт хайрын замыг ингээл хүмүүс те тэгэл тэр чинь дорн ингээд хүчээр хүн ингээд төмөр чирээ явцсан тэр чинь тэгэл маргааш дараа жил ингээл эвдрээд цаг хугацаа амрах штт тэгэл нэг эвдэрсэн шиг харагдаад байдаг байхгүй. Асфальт хучлалт хийлээд тэр чинь мөнхийн бас биш шүү дээ тий. Маань илгээдэр мөнгө юм байхгүй тий. Лүнгийн зам одоо шин зам, хуучин зам гэж ярьж байна л тий. Сая 15 жил өнгөрцөн байна. Гэтэл 16 жилийн өмнө яаж явдаг байсан байх нь тээвэрчд маа тий. Манай аа бас ярьдгийг тээвэрчин тээвэр хийдэг байсан л да залуудаа тий. Тэгэхээр одооны энэ сайхан зам дээр тий 80 км цагийн хурдтай торхгүй яваад ирж байхад энэ 1000 төгрөгийг төлөхөд хүмүүс одоо яачаад идэв юм болоо. Тэгээ ингээ харж байхлаар постн дээр яваад очихлоор уртлын өмнө ингэж тойрж мороод нэгцэн дээр нь 2 3-уулаа цовж гараад ингээ цухтааж байгаа юм шиг юмнууд ажиглагтаад байдаг л та энэ зам ашигласны төлбөртэй холбоотой. Одоо энийг нэмэх ёстой мó? Тэ төлбөр юу нь ямар зохистой мөн байгаа юу гэдэг тэ. Одоо энэ замын салбар хүмүүс төмөр мэдчихсэн 1000 төгрөгөөр одоо манай сайд хурцлж аяг цаг авч чаддаг юм байлаа шүү дээ. Одоо кофе шопд чотон чин 4-5 үсттэй. Тий, доотлон 5000 болсон шүү дээ. Одоо тэгээд ийшээ гараад 22 руу гараа явахдаа СЮ ч юм уу дэлгүүрээс кофе 5000-аар авсууч цаашаага лүм хүртэл 100 км дээр 1000-ыг аваа шүү дээ. Тий. Тий. Тэгэл цаашаа Эрдэнэ сант гэж жишээ нэгээ яваа шүү дээ. Тэгэл ингээд нэг хараанаа ороход 3 пост орох юм уу да. Жишээ. Тэгээ 3000 төгрөг өгөх чинь 15000 кофе угааш ч 3. Тэгээ тэрэндээ одоо тэр их ая тухтай явуулахад одоо хүмүүс бол одоо бас харцангуй төлөхтэй бол юу болсон бах уу? Би тэгж хараад байт. Зүгээр яг ганц нэг хүн дээр тойрох те яадгийн нөгөө тухайн үед одоо ч бэлэн мөнгө барьж авдаг хүн цөөхөн тэгэл харт мархаа марцсан төвшөө тийм тохиоллол яаж байгаа хэрэг тэрнээс төлөхтэй нэг хойрохсохгүй байгаа хаалт гэж би бодоод байгаа шүү дээ. Одоо тэгээ яг бас амар боллоо шүү дээ нөгөө цахимжаа тий. Одоо чинь Улаанбаатарын ойролцоонууд бол ихэнх нь цахимжаад дууссан байна. Одоо хязгаарууд руу орно гэж байна. Замын үд хүрсэн байгаа. Тэгээд энэ захимаар авах ч юм бол маш юм шүү. Тэгээд мөнгнүүл зооны төлж чинь хүмүүс таамраад нэмэн дээр сарваагаал тэгэл байж яхаар. За танаас асуух сайн нэг хүн нэмэх гэдэг шүү дээ. Хүн нэмгэр заашгүй болсон доо. Тэгээд одоо ямар хэлбэрээр 5000 байдаг юм уу, километрээр нь тооцдог юм уу, аль улсын жишг байдгийг. Тэгээд тэрийг бол одоо тооцоолоод. Тэр RFID лөө тэрнгээр авчих чинь бас их хурд юм л шүү дээ, тий. Мөнгө авах хэлбэр нь бол тэр. Одоо бол мөнгөний хэмжээ ярьж байна. Тэгээд энэ яг хоо нуус төрчд гэдэг юм уу, айлдгийн юм уу, ард иргэдээс нэг татвар нэмлээ гэж бас болохгүй байх шиг байна. Энд чинь бас засгийн газрын оролдоонд бас Оросын асуудал шүү дээ. Тий. Тэгээд бас тэр хідээр орсон байх. Би яг тэрийг яах шүү дээ. Оросын гişтэй сайд хамгаалж гарч чадаагүй шүү дээ. Сайд хамгаалж чаддаг шүү дээ. Тэгээд чи нөгөө одоо энэ
Гэхдээ дэлгэр сайхан сайд биш баха тий. Дэлгэр сайхан сайд баха. Аа. Сая сенсацл болоод байсан л да. Энэ хамар штий. Тийм үү? Тий. Би ч мэдээгүй юм. Цагаар нөгөө нэг илүү яана гэлээ нэг юм яриад буруу зөв ойлголтууд яригдаад байсан. Энийг зөв ойлголоод уг нь бол бүхэл гişүүд ч юм уу бүх засгийн газрын гişүүд бүгд ойлгож байгаа шүү дээ. Амган өргөөр явдаг гэж байгаа хэрэг тий. Ойлгож байгаа байлгүй тий. Энд мөнгө чинь яхад тий. Эргээд замын санд ороод энэ замын чинь өнгөтэй байх өвөл галтаргаа болгоо байхад нэмэр болох мөнгө юм шүү дээ. Шууд л дандаа зарцуулах мөнгө юм шүү дээ. Замын сангаас бидний 100% ирж байгаа мөнгө энэ мөнгө шүү дээ. Гинлээ. Тэгэд эргээд бас бид нэр засвар ажилтаа хяналттай байлгаж ажил нөгөө амар хэлгч нараас юм шаардсан шүү дээ. Сэтгэл ханамжийн баталгааг нөх хэрэгтэй тий. За танаас асуух яалтч үний галтай хоёр асуулт байна. За галтай л гэж яриад байгаа шүү дээ тий. Нэгдүгээрт одоо энэ Улаанбаатар хот үер давтаад идэг. Энэ замын байгууламж маань өөрөө ус зайлуулах байгууламжгүй хийгдээ тий. За усаа зайлуулах хэрэгтэй гэдэг. Тэ таач бас нэг ярилцлага өгчээсэн шиг санагдаж байна. Энэ уулын зам яагаад үер давтаад идэв гэдэг. Би тэрийг бол санаж ил та. Одоо яг газар олголтод буруу хийгдээд ч гэдэм үү. Тэ ус урсаад гарч явах хэвээр жалгыг нь хаачиж байгаа хгүй гэдэг талаар тайлбарлаж ирсэн. Тэгээд бас тэр бол уулын зам ингээд байж байна. Тэ одоо энэ яарам гарч гэдэг юм уу. За дахиад энэ хотын төв хаасаагүй нуур үсээд нь шүү дээ. Энэ туушингийн хажууд үсэж байна. За цоожоогийн нуур гэж ярьж байна. За ийм нэг асуулт байна. За дараагийнх нь болохоор бордүрийн маф гэдэг юм л да. Та ч гэсэн бас ярилцлага өгч ирсэн. Гэтэ тэр бол яг тийм сэтгүүлчтэй ч гэдэг юм уу тухайн цаг үеийн тийм галтай үед та яриа өгсөн баг. Одоо бол нэг сайхан хөөрөлдөө маягаар за тэгээд яалтчгүй л энэ олон нийт маань зөв ойлгох хэрэгтэй байна. Тэгэл та зөв ойлгуулад нэг тайлбарлаад өгч. Бордүр маань өөрөө мэдээж ач холбогдолтой болтод хийж байгаа. Ямар ач холбогдолтой юм? Яагаад сольж байгаа юм? Яагаад чулуу болгож байгаа юм? Тий. За эхний асуулт тий нөгөө ард иргэд зам нь одоо устайлах байгууламжгүй өвөл нь болохоор одоо зун болохоор уртан хариалт гээд тий. Өвөл нь болохоор уран гурвалтын олиралтай хоёр олиралтай хот шүү дээ гэлээ. Яг хоо бид нар нөгөө замаар бас өмөрдөг юм да. Би холбооны ажил аваагүй байхдаа хотын удирдлагууд ингээд замынхын туулцад хэлж ийсэн. Тэгээд ингээд энэ газар олголт байшин сав юмнууд барьж болно. Орон сууцны сайхан хотхон юунууд үйлчлэгээний төв барилгууд ингээд барьж болно. Тэгэхдээ тэр барилгуудыг барихын тулд эхлээд энэ одоо бол хэвшсэн байгаа ш. Тэр барилга барих гэж байгаа хүн бол за би эхлээд тог аав. Техник төсөл гэж ярьдаг тийм. Тогтой байж. Би дулаантай байна. Цэвэр усны техник төсөл аав. Бохрын татна гэдэг ингэж юусаа суудсан байдаг. Бусад оронд бол манай оронд бол энэ дөрвийг л мэдчих. Тийм ээ. За бусад оронд бол энэ дээрс нэмэх нь тэр барилгынхаа борооны усыг чи яах юм бэ гэдэг. Тэгэхээр тэр хотынхоо магистрал шугамнууд шүү дээ. Замын доор байгаа. Нөгөө бохрын шугамчин байдаг холбож авч өгдөг шиг тэр борооны усыг авч өгдөг байхгүй. Талын одоо тэр буцаж хэрглэж шít бүр тэр бүр 100 хэрглэж шít өгцсөн орнууд ч борооны усаа тий барилгынхаа гашаант өөрийнхөө гашаант тэр зүлэг ногоогоо усан жижиг цэвэсүүлээд бохор гэдэг шиг тий тэр чинь борооны ус чинь хамгийн цэвэр ус гэж байгаа шүү дээ тий гэтэл манайх бол манай ус бол тэр барилгын гашаант тэр байгаа дээвэр дээр хийсэн бүх усаа зам руу авч гаргачихж байгаа бүгдээр тэгэхээр замын зураг зураад хийж байгаа хүн байна тэр байшингаас энэ байшингаас одоо нэг энэ удааны зам барих гэсэн хүн тэнд 10 жилийн дараа байшин бариад тэр ус авчирч хийх тооцох боломжгүй байхгүй. Тэгээд зөвхөн замынхаа усыг зайлхал тооцоо гарна шүү дээ. Замынхаа хөндлөн гарч байгаа хоолой жалганы ус, зам дээрх усаа тогтоохгүй ингээд тооцоо хийж шүү дээ. Тэнгүүт дараа нь ингээд одоо Ярамгийн зам болон актер шүү дээ. Тий. Тэр Ярамгийн замыг жишээ зүгээр ингээд Ярамгийн замыг барьж байхад тэр уртлын дэмжиж юу ч гүйсэн. Тэгэхэд 3 том гүүр байна. Ацтай ам одоо нүхтийн ам юуны чам бэлээ ингээд хүү шамч ингээд хүү шам наашийнхан тэр гурвыг чи ингээд том гүүрэм хийж гисэн ба. Тэгээд ингээд баглаараа ингээд нөгөө 40 жалга руу ороод гүүрэн доогоор ингээд зам доогоор гараад хоол руу.
Яарангийн зам ягаад одоо устаа болсон бэ гэсэн чинь шинэ сүүл устаас. Нөгөө талбаанууд дээр бүгд байшин бариад гарц орцоор шууд замраг усаа хийсэн. Тэгэхээр чин зам дээр нөгөө зөвхөн замынхаа усыг гаргах гэжсэн шүүрнүүд нь шүү дээ. Тэр жидэл биш. А тэгтээ байж байгаад нэг хоногийн дараа ч юм уу шөндөө ч юм уу алга болдог. Тэр нөгөө нийл хурдан дийлэхгүй байхгүй тэр нөгөө тооцоглогдоог их хос ирсэн учраас тэр энийг болиулах гэдэл аминда тэр нэвтрүүлгийг одоо ирээлийг хийсэн. Тэгээд энэ ч бас хүрсэн. Одоо бол хотын дарга дахин гаргасан байл шүү дээ. Байшин барьж байгаа хүмүүс хотхон барьж байгаа хүмүүс борооны улсын техник нэгслийг авсны дараачаар шүрлэгнэ. Энэ бас нэг ажил болсон. Ер нь бол ингээд ирэхэр чинь тэр зам дээрх усууд багсан шүү дээ, хамаагүй багсан. Одоо тэр нэгэн тэр компани тэр байшин бариад ашиг орлого олж байгаа юм чинь багахан зардал гаргаад борооны усын магистрат шагнал тэр хажууд нь холбоот болсон. За баригдсан барилга. Нэг л барилга одоо тэг барилгууд одоо шинээр барьж байгаад нэгийг гэж байна тий. Одоо нэгэнд бариад өнгөрч хуйчингууд нь одоо яадгийн бас тэгээд тэр эзэмсэж байгаа хүмүүс бас нэг мариуслах хүрээнд одоо тэр борооныхоо ус тэр шомроо навч хийх л хэрэгтэй байхгүй. Хотын төв чинь тэгэл тэр өөрөө ингээл жалгах судгаараа яваад ордог байсны таглал байшин бариад тэр усын шууд ил замраа ичгаар л ингээд нуур цор хүмүүсээ байгаа аахгүй юу. Нэг хоёрт яг тэр өрийн энэ чинь 500 мянган үнэтэй хот гэж байгаа төлөвлөж исэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэлж чадаагүй бид нэр хуучин байсан том өрийн суугнууд чинь цэвэрлэгээ багтаа айлуу шахаа барьсан ч гэдэг юм. Энээс болж бас хойд том уулуудын амуудаас уснууд бас Улаанбаатар хотод орсон тохиолдол байдаг тийм ээ. Энэ бол лаалчгүй үер. Дагвчгүй хүчин зүйл рүү гарна. Одоо энэ дээр бас анхаарал шугамнууд хийгээд байлээ. Ингээл бүхэл барилгууд өөрийнхөө усыг магистрат шугамдаар авчаал хийчих юм бол тэгээд энд хотод ерөөдөө нэр усны асуудал шийдэгдэх юм байна. Түүнээс бол зам маань өөрөө замынхаа усыг зайлуулах системтэй л хийгдэж байгаа. Ер нь бүгдээрээ л хийж байгаа. Тун жижиг нэг 500 м нэг зам магистрал холгүй шугам хол байвал өөрөөр урсчээд төв зам руугаа ороод төв замаас ингээд баг зэргийн тийм цөөхөн замууд бол байгаа шүү дээ. Гадаргуугаар авчиад тэр төв зам дээр очиод төв замаас нь оролдог. Ээл хэлбэрийн бордюрч гэхэлээ тийм очил бүтлээ шүү дээ. Тиймээс бүх замуудыг тэгчих байхгүй. Ер нь бол борооны устай холбоол хийдэг шүү дээ. Би тэр нэг ярилцлага өгж байгаа сурвалжлагч асууж ирсэн. Та нар очиод үзээ гатгаад байгаа наач. Тэгээд байхгүй юм шиг л яриад яхаа. Уг нь бүгдээрэнд байгаа. Зүг. За тэгэхээр дараагийн асуудал боржуур гэж ярьж байгаа. Бордюр орос үг шүү дээ. Юм шиг байлаа шүү дээ гэж. Эхлээд та яг бордюр байх ач холбогдлоос нь одоо мэдээж хотын замд л байгаа. Бордюрийн маф гэдэг юм бол бордюрыг чинь тэнд хийх юм бол бид замынхан ашиг олчих гээд байгаа бол энэ хот хоорондын зам ч гэсэн ээжмэр л шүү дээ. Тэгэхээр ялгаатай байгаа. Тэндээс нь та эхлээд. Замын ашиглах шүү дээ тийм ээ. Яг энэ чинь өөрөө замын нэг элемент энэ хотын доторх замуудад хэрэглэгддэг нэг замын элемент шүү дээ. Энэ чинь тэгээд автзам явган зам муу тусгаарлах хоёрыг тусгаарлаж өгч байна. Ингээл автзам ашлага байхгүй бол шууд одоо таатлахын юмнууд руу ус нь орно. Машин нь орно. Тэ? Энэ зааглаж байгаа л нэг асфальтаа хажуудлынхаа явган замаас ингээд зааглаж өгч байгаа л нэг бүтээгдэхүүн шүү дээ. Тэр хүмүүс нэг амар ашиг болоод байдгийн шиг зөвөр сая өнгөрсөн жилийн нэг баахан ашлах солиход шууглаа л да тий. Ясам дээр ч одоо бид нарт чинь хашлаг сольж байгаа усаас ирж байгаа мөнгө ш 1 м хашлага тий. Тэр бид нар ингээд тавьж байгаа хүс хоёр зөвлөлт байгаа шүү дээ. Хас гардаг тий замын зам яг хашлагны ажил дээр хас гарна шүү дээ. Тий. Хашлагыг бол бид нар өөр хэн нэгнээс үйлдвэрлэдэг хүмүүсээс судалж аваад тэгээ байрлуулах ажил шүү дээ. Энд бол гар ажил их ордог, нарийн цаг хугацаа шаарддаг ажил шүү дээ. Тэгэхээр чинь энэ дээр бол бид нар яг амьдрал дээр бол тэр ажиллаж байгаа хөлс нь усаас ирж байгаа хөлс нь хүрдэг байхгүй. Тий хасгатай л байна. Тэгээд ямар сандаа би хэлмээр санагтаад идэх байхгүй. Энэ нэг бордюр чинь дунджаа нэг 100 кг байгаа. Нэг хүн өргөөд байхгүй. За тэрийг чинь зөвхөн улаан гараараа байлдаж тавьж байгаа энэ залуучууд
арднаас зөндөл залуучууд байдаг те. Энэ хүмүүсийн хүч хөдөлмөр бас орд юм аа. Энэ болгоныг бордюрийн маф гэж яриад хавраас надад дэмжлэг тусаад байдаг л та. Тэгээд захиалагч нар маань бас юу гэдэг олон нийтэд ойлголт өгчээж энийг ажиллаа хийлгэхгүй болвол шууд манай замын салбарын нар бол дайраад идэг болохоор бид нар л өөрснөө жоохон тэг жимжүүлж авсан байл гэдэг. Тэрнээс биш яг тэр чинь 24 онд яг нэг нөгөө сонголттой жил үсттэй бод тий. Тэгээд тэн дээр мэгдэж ороо хөлбөд. Тэрнээс биш тэнд чинь сольжил байдаг гэж уг нь бол. Гэтэ яг тэр нөгөө масс нэг бонд босгоод зам олон зам хоччий гэдэг. Тэгээ хочиж байгаа юм чинь нэгэнд хуучаад ингээд засвар шинжилт хийж байгаа юм чинь ашилгаануудаа чинь сольчих. Солихдоо улсад эргээд хэмнэлттэй чулуу оржим болгоч ил гэсэн асуудал юм байл шүү дээ. Тэр чинь бол өмнө ч гэсэн бас явж л байсан асуудал байхгүй. Одоо манай зам хэрэглэгч нар анзаардаг юм л та. Улаанбаатар хотын ихтэй баг тойроо, их тойроо бүгд чулуурчлагтай шүү дээ. Аль бид нар чинь 10 оноос хойш ингээд бас ингээд хийгээд л явсан байхгүй. Одоо чинь ингээм өргөнчлөө чинь тэр чигээрээ жолоочдаг юм шүү дээ. Баг тойроо чинь тэр чигээр. Их тойроо чинь тэр чигээр жолоочдаг. Тэгээ тэрийг анзаардаг. Тэгэхээр тэр чинь өөрөө чулуунсны даваа тал чинь түрүүн хойлоо ярьсан мөнх юм гэж байхгүй. Бетонын ашиглага чинь бол ингээл байнгын гадаа хөлдөж гисэл ингээл жижиг бүтээл ахгүй тий. Ингээ хөлдөж гисэл ингээл юм эвдрэлд орж байгаа шүү дээ. Энийг ингээд байнга сольж ингэж яхаар чулуу байвал урт хугацаанд солигдно. Хог хаяц баг. Одоо чулуун гашлаач одоо амтрал дээр хийчин дээр 208 онд ийсэн ашиглагнууд одоо зүг зүгээр байж шүү дээ. 17-8 жил болсон. Одоо ахаач хэдэн жил зогсож болно шүү дээ. Тий. Тэгэхээр чинь урт дүнгээр улсад ашигтай юм баггүй. Тэгээ тэрийг л одоо тэр хүн үед одоо өмтэй гашлага атаас авлаа бүр тийм хямдхан байна. Эднэс нэг явган замын ашиглагын өмнө тавьж байгаа авчраад хүртэл тийм улс төр хийгээд ах шиг байсан тий. Тий. Тэднээс биш юм байдаг юм гэж би бодоод байгаа. Одоо дамад энэ чинь бүх гудамжуудаа чулуу болгоогүй шүү дээ. Зөвхөн одоо хотын төвийн том өргөнчлөөнүүдээ л жигсэн өргөнчлөө, витамин өргөнчлөө гэдэг юм тий. Ийм л юмнуудыг чулуу болгосон болохоос биш бүх гудамжийг чулуу болгоогүй шүү дээ. Тэгэхээр яг альва улсын нийслэл байдаг л асуудал байхгүй. Тэгээд одоо энэ цаг үе мөн үү биш үү гэж ах шиг байна тий. Ахаад 30 жил ахаад юм бордюрийн витамин өргөнчлөөнд, жигсэн өргөнчлөөнд 30 жил ашиглагын хэрэгэл гарахгүй шүү дээ. Энэ нэг л бодож үзэх хэрэгтэй шиг байна тий. Зөв. Тэгээ бас цас ордог, бас тэрийг арчлахын тулд хурдан хайлуулахын тулд давс цацж байгаа, бодис цацж байгаа. Энэ маань мэдээж нөө бетонын бордюрийг бол хамгийн их хөвддөг зүйл шүү дээ тий. Тэгэхээр энэ арчилгаанд бол чулуун бордюр бол яахчгүй. Тий. Тэгээ бетон бол эртээ дэргүй өөрөө тэр давс болон тэр янз янзын бодисонд эдгэдэн гэдгийг бүх бетон мэддэг хүмүүс мэдчихэж шүү дээ. Тэр бол ингээд жил болгон давс цацаад хурдан хугацаанд иргэдийг халтаргаагүй болох юм бол цацгаас ороо. Тэр бодис ямар ч арга байхгүй. Аль ч хотод цацдаг байхгүй. Тэгэхээр энэнийг тэр ашиглагнууд нь ч одоо янз янзын хэмээн асуудал явагдаад ингээд асан багнасан шүү. Тэгэхээр энийг сольжил байдаг байхгүй юу. Тэгээд солихоос орох. Тэгээд та тэр яаж шилмээр байшингийн энэ давсаар шаваад л байшинч нураал. Тий. Фасадаа сольж байгаа барилгууд зөндөл идэг. Зүгээр ингээд арамтуурлуу ингээд үйл болгон ингээд давс шаваад ах. Баган руу давс шаваад ах юм бол энэ байшин яг адилхан нураал. 5 жил тэр нураад байна шүү дээ. Манайх ингээд Германаас машин оруулж ирдэг. Японоос машин оруулж ирдэг ч гэл ингээд ярьдаг шүү дээ. Хуучин машин айгүйх дээрхийн үед барууны машин давс ихтэй доороосоо төмөр муутай. Тий. гэж ярьдаг тий. Давсны идэгцэн ярьдаг шүү дээ. Энтэй л адилхан төмөр хүртэл идэгдээ машин зүгээр дээгүүр явж байгаа машин хүртэл идэгдэж байхад хажууд нь хаваатай байгаа хашлага идэгдэхээс айх юм би. Арга байхгүй дээ. Барилга бол өөр байгаа. Тий. Гадуураа дулаалгатай, фасадтай юу гэдэг чинь тий. Дотроосоо халаалттай. За тийм ээ. Одоо хоёул салбарынхаа инженерүүд рүү чиглэсэн асуулт руу оръё. За, замчдын холбоо сургалтууд явуулж байгаа тий. Дадлагцсан инженер, мэрэгсэн инженер, зөвлөх инженер, хяналтын инженер гээд зэргүүдийг олгох,
сунгах сургалтууд явагдаж байгаа. Тэгээд миний харснаар бол энэ дадлагдсан инженерийн сургалт байх хэрэгтэй юм үгүй мүү гэд нэг хэрүүл явдаг. Яагаад гэвэл би одоо өчнөө жил ажиллачаад байна. Дадлагдчаад байна, туршлагачаад байна. Сургалт өгснөөс хойш хэдэн жил боллоо гэд ийм болоод иддэг. За энээс гадна дахиад мэрэгсэн инженер, мэрэгсэн төсөвчний явах сургалт байгаа тий. Зөвлөхүүдийг бол мэдэхгүй л дээ. Надаас дээгүүр том асуудал. Тэгэхээр энэ шаардлага хангасан хангаагүйгээд бас яг нэг чихний хажуугаар юмнууд ингээл гараал яваад идэг. Би өөрөө ч гэсэн материал бүрдүүлж байхад хүртэл ингээд сонсогддог л та тий хүмүүс. Ингээ энэ одоо ямар асуудал байгаа тань хил ам уу? Тий хил амл гараад идэг л та тий. Ажиглагддаг. Тэгээ ер нь бол энэ замчдын групп ч гэдэг юм уу энэ фэйсбүүкээр бас яваад л идэг асуудлууд. Энийг та нэг зэгцтэй тайлбарлаад өгөөч. Яг ер нь зүгээр сургалт гэснээс ацамжтай холбоо нэг сургалтыг би нэг бүтэн тайлбарлаж өгөө. За. Манай холбоон дээр одоо 3 төрлийн сургалт байна. Нэгдүгээр нь чиний сайн асуусан дадлагч мэрэгсэн зөвлөх гээд. Энд нь бол авцамын тухай хуулинд байгаа бидний авцамын инженерүүдийн зэрэг цол юм байгаа шүү дээ. Бөхөр бол манай нэг уяачаар бол манлаа уяач гэдэг шиг мэрэгсэн инженер, зөвлөх инженер гэж бидний цол байхгүй. Тийм ээ. Эндний чинь журамтай нөгөө цалингийн нэмэгдэл өгдөг ч юм уу те ингээд энийг бол авцамын тухай хуулинд байгаа зам тээврийн яамны төрийн нэрийн бичгийн даргын тушаал гарч олгогддог. Зам тээврийн яамтай гэрээ хийсэн байгууллага гүйцэтгэх сургалтын гүйцэтгэх ийм хуультай ийм сургалт нэг. Төрөний тэр хяналтын инженер гэж. Энэ бол итгэмжил олгох юм. Энэ нөхөр тэдэн жил ажилласан. Ийм мэрэгч одоо болгоо гэдэг нөхөр авцамын хяналт хийх эрхтэй маа итгэмжил олгож байгаа. Цол биш. Цол биш. Одоо энэ итгэмжлийн дотроо туслах инженер, ахлах инженер, тэргүүн инженер. Дөрвөн ангилалтай туслах инженер нь юу байж болох вэ? Ахлах инженер нь юу байж болох вэ? Тэргүүн инженерийн жишээ зөвлөхийн багийн ахлах байх жишээ нь тэдэн жил ингээд заацсан ийм журамтай. 3 дахь төрлийн сургалт нь бол яг одоо гişүдрэж өгсөн гэмээр юм уу? Одоо төсөвчний анхан шат. Мэргэжлийн одоо өөр мэргэжилтэй хүмүүс сууж болно. Төсвийн анхан шатны мэдлэгтэй болоод компанийнхаа гүйцэтгэл юм инженерүүдийнхээ гүйцэтгэл тендерийн үнэлгээгээ зөв хийж гэнэ шанахч байдаг юм уу? Ингээд төсөвчний анхан шатны курс гэдэг байна л да бид нэр те. Энэ бол ингээд гişүдрэж хийсэн сургалт юм. За тэгэл автгоод энэ дорын хаабын энэ бол ацамжтай холбоо зөвхөн өөрөө шийддэг. Ийм гişүдрүүгээ хийсэн юм. 3 төрлийн сургалт явдаг гэсэн үг. За тэгээд ер нь яг 10 холбоо маань 2008 онд байгуулагдсан юм шүү дээ. 2010 оноос өмнө энэ БАМД барилгын ажлын мэргэжил дэвшлүүлэх институт. Тэнд энэ бидний чинь бүх сургалтуудад эрчим хүч барилга социализмын үехээр тэнд явж ирсэн юм шүү дээ. Тэгээ энэ нэг яг холбоо за замын төсөвчнөөс нарах эхлээд салгаж авчирч ирсэн. За замын төсөв одоо тусдаа байхгүй болох юм байна. Бидний ажлууд, технологиуд манай барилгаас өөр боллоо ч гэх юм. Тийм ингээд хөдөлмөр төсөлт нөөрөө гэдэг ингээд бид нар ингээд өөрсдөө салгаж авчирч байсан байхгүй юу? Зөвлөх инженер, мэрэгсэн инженер, тэргүүлэх төсөвч ингээд энэ сургалтуудаа салгаж авчираад 11 онд 12 онд одоо бид нар замын салбар бол ингээд нөгөө зөвлөх компанитай байх ёстой гэдгээ ингээд гадаадын зээл тусламж аягүй хэрэгжээд захиалагч нь зөвлөх компани захиалагчийн үргийг хийх хэрэгтэй юм байна гэдэг энэ олон улсын туршлага олон улсад ингэж өгчт юм байна гэдэг энэ нөгөө зээл тусламжийн төслүүдээр орж ирэх мөртөө бид нэр дотоодынхаа зөвлөх компанид болох хэрэгтэй юм байна. Хийн тул дотоодынхаа инженерүүдэд энэ сайн итгэмжлүүдийг олгох хэрэгтэй юм байна. Гэгээд ачаамын газрын тухайн үед ачаамын газар ачаамжтай холбоо ингээд хамтарсан журам суулгаад тушаал гаргаад энийг өгдөг болсон байна. Сургалт маань ингээд 10 он 11 хоноос хойш ингээд холбоон дээр яваал хуучин уламжлалт аргаараа тэр журам маань 23 удаа солигдсон байдаг. Хинчилсэн гэдэг гэсэн. Одоо тэр зэрэг олох сургалт маань хамгийн сүүлийнх нь 18 оны журам байж байгаа. Сайдын тушаалаар батлагддаг журамтай шүү дээ. Дадлагжигч орж ирсэн. Тий, дадлагжигч 18 он журам, дадлагжигч инженер гэдэг журам 2 жил ажилласан хүн дадлагч гэдэг зэрэг авъя. Дадлагч нэг удаал авна. Мэрэгсэн инженер минь бол 5 жил
болоод мэрэгсэн болно. Тэгээд 3 жилээр сунгаад ингээд хугацааг болох юм уу. Тэгээд нөгөө зөвлөх болох эрх нэгдэх гээд ийм журамтай. Стаас нэг дадлагч инженер гэдэг ингээд 18 оны журамд орсон тухайн үеийн одоо замын салбарт ажиллаж байсан хүмүүс санаагаа өгөөд л ингээд бий болсон журам шүү дээ. Тэгээд одоо зарим хүмүүс сэгдэг юм. Бид нар одоо сургууль тэгээ багсаагаар гэдэг 4 жил сурчаад ингээд дадлагч гэж цаалах хэрэгтэй юм уу, хэрэггүй юм гээд маргаан дагуулсан юм байдаг л да ганц нэг тийм. Би энэ холбоог авчиад албан дээр ирчихэд ингээд ясна ийм нэг сони болсон. Энэ манай замын зэмзэ компани шинэ зэрэг захиралгийн хүн Америкт замын сургууль төгсөөд Америкт ажиллаж байгаад ирсэн байдаг. Тэгээд Америкт дадлагч инженер авцсан байсан. Тэгээд энэ дадлагч инженерийн диплом Монгол улсад хүчинтэй үгээд ороод ирсэн байхгүй юу. Тэгээ мэдчихээ. Ямар ч гэсэн Америкт байдаг юм. Дадлагч инженер. Тэгээд манай тэр журам босруулж явах үед тэр зэрэглэг хийсэн ахнаар хэрэгтэй байдаг юм байна гэж гаргасан байгаа. Зүг юм байна. Байдаг юм байна. Ямар ч гэсэн зүгээр. гэж бодсон шүү дээ. Тэгээд яг хуу тэрийг авлаа гэд 2 жил бас нэг ингээд сургалтанд суугаа тий. Нэг номын дуу сонсоод бас нэг шалгаж шүүлэг өгөөд 7 дөрөхөө нэг сэргээгээд ажиллаад авах чинь бас буруу юм байхгүй шүү дээ. Энэ сургалтын харин доторх агуулгууд сайн байх хэрэгтэй тий. Шалгалтын тухайд одоо 100 асуулт ирж байгаа. 85-аас дээшээ тэнцэж байгаа. Тэгээд шалгалтын асуултууд дээр бас шүүмжлэл бас гарч ирээд идэх шиг санагдаад идэх тий. Яг энийг ингэ цээжээр мэдчих хэвээр юм уу? Хэрэг байгаа мó, байхгүй мó? Тухайн үед номноосоо гаргаад харчих л та гэдэг юм уу. Өмнө нь бол одоо цаасан тест байлаа. Тий. Тэгээд тэр баам дээр багч бас нэг ингэ нэг тестээр л өгдөг байсан. Тэгээд холбоо авсаад за энэ тест гэдэг юм тэр үед 10 оны үе юм ярьж шээ 10 оны тест гэдэг юм шийдэн бодонд харуулаад одоо тестээр шалгалтаа хийгээл ингээд тэгээд манай залбирынхан өөрснөө зөвлөх инженерүүд нь суугаад энэ тестийн асуултууд ном хурд гаргасан шүү дээ. Тэгээд ингээд тэн дотор ч арчилтын зураг төслийн фидик технологи ингээд бүх замд байгаа бүхэл одоо нормуудын лаборатори ингээл бүхэл эдисүүдийн асуултуудыг бэлдсэн. Манай салбарынхаа өөрснөө тийм одоо хэрэглэгддэг бүхэл тэгэхээр ингээд инженерүүдээ хөрөх чадвартай байх үднэс юм ингээд бид нар ч гэсэн өөрснөө бас дотроо ингээд хөрвж ажилладаг шүү дээ тийм учраас бас мэдчих ёстой гэж үзэл тэр тестүүдийг гаргасан. Тестүүдээ цаасаар авдаг байсан. Одоо бол арай онлайн болцсон. Автоматар авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр ингээд хольдог. За энэ нөхдөдөд хуулийн талаар тэдний асуулт оруулъя. Арчилтын талаар тэдний асуулт оруулъя. Төлөвлөлтийн талаар тэдний асуулт. Тэгэл холиол рендомоор нөгөө олон асуултуудаас нь аль нь чамаагүй л ирдэг байхгүй юу? Ингээл өгдөг шалгалтаа. Хүмүүс тэгэл яхад би одоо зөвхөн зураг зурдаг байхад над дээр одоо лабораторийн асуудлыг би шаардлагатай юм уу гэж залуучууд маань эмзэглээд ах шиг байна л да. Тэгээд зураг зурж байгаа хүн лабораторийн тодорхой хэмжээний мэддэг байх л ёстой байхгүй. Техникийн шаардлага бичиж байгаа юм чи. Тийм ээ? Тий. Зам барьж байгаа яг би үйлдвэр дээр ажиллах хүн зургийн асуудал надад төлөвлөлтийн асуулт ирэх шаардлагатай юм уу? Эмзэглээд ах шиг. Тодорхой хэмжээг бид нэр тэр уншаад толгойдоо бас л байлгажлах хэрэгтэй байхгүй тийм ээ? Зам барьж явах нөгөө эргэлтийн арай дүүс хэд байдгийг энийг энэ миний барих гэж байгаа зам хангаж ийн үү? Элементар нэг агаас би байх л ёстой байхгүй. Энэ утгаар өмнө энэ асуултууд байх л ёстой. Гэрээний асуулт орж ирэх ёстой. Замын инженер хүн гэрээгийн мэдчил багцаатай байж ижил өөрийгөө захиалагч зөвөр ойлгуулж, орон нутаг зөвөр ойлгуулж, байгаль орчинд байцаагчтай харьцдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ асуултууд бол байх л ёстой. Бид нэр заашгүй мэдэх л ёстой л замын инженер хүн гэж бодоод байдаг. Тэнтэй бол тэгэл энэ журмыг боловсруулж байсан ах нар тийм байдлаар суулгасан байх бид нэр ч одоо тэгж л харж байгаа. Тэгэхээр одоо манай шалгалт сургалтанд суугаад шалгалт өгж байгаа инженерүүд маань бол зөвхөн шалгалт өхийн тулд дэрэг чэйжлэхгүй байх хэрэгтэй шүү дээ тий. Яг ингээд ажил амьдралынхаа туршид аваад явхаар мэдлэг болгоод сурчвал их хэрэгтэй л
асуултууд гэж ойлгож болно тийм ээ. Тий, одоо энэ чинь тэг яг одоо ингээд чэйжлэх Хэрэгжүүлэх. чэйжлэх чинь бас хүний шалгалт өгөхийн тулд чэйжилсэн ч гэсэн 100 асуудлыг чинь 10 яаж үлдэм байгаа шүү чинь бакалавр инженер хүн биз дээ. Тэр үедээ 20 30 үлдэх хэрэгтэй биз дээ. 4 жил сурцсан бакалавр инженер хүн 5 жил олцоод ажиллачаад ирж байгаа хүн чинь тэнийг л өчөл үлдчихэж байгаа шүү дээ. Толгойд би бас гэж боддог шүү дээ. Тэгээд тэр намайг мэрэгсэн дээр гэж байгаа тэр чинь ингэдэг байхгүй гэж. Тий. Тэгээд яг ер нь бол одоо юм ингээ бэлэн болцсон интернетэд бүх юм ингээ байж хахад би ингээд гацуул ингээ шүүгэл гаргаад ирэл гэх л байх л та. Гэтэ тэгээд чэйжснээр тийм муу юм бол байх. За надад нэг асуулт байна. Танаас одоо доошо залуу инженерүүд чиглэсэн тий. Тэгэхээр магадгүй дөнгөж сургуулаа төгссөн ажил дээр гарч байгаа. За дунджаар нэг 23-аас 25 орчим насны залуучууд инженерээр гараад ирж байгаа шүү дээ тий. За ийм байна. Энэ инженеруудын хувьд гэвэл сайн инженер гэж ямар хүнийг хэлэх юм? Юугаа мэддэг байх хэвээр. За дунд үеийнх одоо миний үеийнх ч үт юм уу те. 40 40 нөхдүүдийн хувьд сайн инженер гэж ямар хүнийг хэлэх юм? Юугаа мэддэг байх хэвээр. За тэгээ нэг 45 орчим насны их гэдэг энэ 3 насны хувьд сайн инженер гэж та яг ямар хүнийг хэлэх үү? Юугаа мэддэг байх хэвээр гэдэг тал дээр. Танаа цаагтраас бол ерөн зүгээр яг сайн инженер гэдэг ойлголт бол нөгөө сайн хүн гэдэг ойлголттой л ижлэхэн байх ёстой гэж би боддог. Тэр сайн хүн чинь яадаг юм? Зөв хандлагатай. Инженер хүн нэгдүгээр зөв хандлагатай хүн гэдэг чинь өөрийгөө хурдгүй нэг хэлдэг үү? Инженер хүн гэдэг чинь асар хариуцлагатай ажил. Тэр жишээ нь компани захирал хүн чи муу зам байр гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Стандарт нормын дагуу бариараа гэж хэлнэ шүү дээ. Нэг инженер ажилд авахаар. Тэгэхээр тэр инженер хүн чи өөрөө тийм сайн хүн байх хэрэгтэй байна тийм. Тэгэхгүй тэгээ захирлыгаа хуураад өөрийгөө хураад тэнд одоо энд нэг хитрхийг чигтэй шорорсон байхад авлгүй хаяад л зам идрэн шүү дээ тийм. Бүгд замын инженер мэддэг. Тэгэхээр энэ эхлээд сайн инженер хүн сайн хүн байх хэрэгтэй байна. Би бол тэгж боддог. Тэгээ энэс эхлэх шүү дээ. Залуучууд одоо ерөөсөө залхуурж босохгүй яг тэр онлын үдсэн болохгүй л гэсэн нь болдгоо л байхгүй. Тэрийг тэгээд нэг ингээд заа гэдэг болгочих гадах шаардлага байхгүй тий. Тэгээ энэс эхлэх хэрэгтэй байх тий. Одоо асфальтны орц юм байна л гэсэн бол тэр орцыг алдах юм бол тэр асфальт удахгүй өврөл умна шүү дээ. Тэрийг л ерөөсөө нэг тэгж болгох гэдэг хэрэггүй л байхгүй. Ингээд юм а техникийн шаардлага технологи хүмүүдийг барьсан байхад бол эхний ээлжинд бол ингээд барай явж байхад бол сайн инженер болно да. Хоёрдугаарт хандлагууд байна шүү дээ тий. Дамын салбарын инженерүүд бол туршлагачна гэдэг нь эхлээд бол саяны тэр хандлага, хоёрт бол ингээд хүмүүс удирддаг хүмүүс шүү дээ манай дороо. Ламчтаа техникч. Механикч. Тэгээд ерөнхий инженер болвол доотх инженер гэдэг. Энийг зөв удирдах хандлага, хүнтэй харьцах, актер хандлагатай сой сурах хэрэгтэй. Толгоогоо сайн ажиллах тий. Тэгэхээр энийг сураад ирэхлээр чинь ерөнхий инженер болно шүү дээ. Өдөртнөөс компани болоод ирнэ шүү дээ тий. Тэгэхээр чинь компанийн ерөнхий инженер болно шүү дээ. Тэгээд дараагийн шатанд та яа тий. Сайн ерөнхий инженер бол сайн захирал болох, менежер бол боломжтой. Дараагийн шат руу явж сайн зөвлөх инженер болно тийм. Ийм шатлууд байх шиг харагдаад байдгийг. Тэгээ би энэтэй холбоотойгоор энэ мэрэгсэн инженерүүдийн сургалтанд энэ хүний нөөц талын юмнуудыг хэлж өгье гэж угны сургалт арга зүйн зөвлөхөнд хэлээд хэлж өгье. Захирал хүний нөөцийн ажилтан хоёр одоо үед хүн ховор байна л гэдэг тийм үү? Тий. 60 50 ч юм уу ингээл антай ахдаг ус ч юм уу ингээл яриад бараг нэгнээс хулгай хийж байгаа шүү дээ. Ингээд нэг хүн аваад ирлээ. Экскадрын жолооч, грейдерийн жолооч. Трансформер. Нөгөө инженер мэн. Нөгөө үлээ үзээд аваад ирсэн хүнтэй хар яар гэдэг ингээд явуулчихад байдаг байхгүй та. Тэ? Тий. Тэгэхээр дараагийн төвшний инженер нь ингэж ажил явах гэдэг. Хүний удирдах хүн хүний түлхүүрийг тааруулж. Би л инженер гэдэг аймаг фэми чи тэр хурдан ус тэрийг хурдан ач гэдэг юм бол тэр ажил тий. Яаж явахгүй шүү дээ. Тэгэхээр энийг сурах хэрэгтэй болж байгаа. Эн чинь мэрэгсэн инженер юм байна шүү дээ. Ер нь бол
Онлыг бол аль хэдийн заасан шүү дээ. Ийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй. Тэр энэ чинь нөгөө цолоо аавна. Би тэгж бодоод байдیں۔ Яг хав залуучууд дүүнэр захихад яг хав холбоон дээр ирж байгаа өргөдөл гомдлууд ихэнх наснд ийм анзаарагдаад байт. Хялгаснаа унчлаа. Би давтаж өгмөр. Миний дөө чи 4 жил сурсан биз дээ. Тэр сургууль суугаад унчгаар чинь тэгээд одоо яадгүй үсттэй. Давтаж өгдөггүй үсттэй. Одооны систем чинь ахад тэр хичээл давтаж өгдөөд тэрний тэг мөнгө төлөөд диплома эсвэл дахиад бичиж тэгээд ингээд дахиад бичдэг гэж. Энэ системийг 4 жил төгсчгөөд яагаад холбоог ингэж зовоод. Би дараагийн жил суумааргүй шоо шаргалтаа өгмөөрөө холбоо мөнгө олох зорилгоор ахин суулгаад байна. Тэгвэл тэр сургуулиуд чинь гадаадд сургууль төгссөн ч тэр дотоодд төгссөн ч гэсэн бакалавр сууж яхад нөгөө тэр хүнд чинь 4 жил тэрийг ойлгуулсан биз дээ. Тэг яагаад ингэж эдгээрээс ойлгодоггүй. Тэгэл ингээ хүмүүсийг асуухаар цаашлуулаад тэгтээ. Та нар түгэлдээ тийм тэнийг ойлгохгүй байгаа бол би энэ бүхөр тайлбарлаад тэг. Энд чинь цол би дөрөв хэлсэн тий. 7 сарын 12-нд 11-нд барилчхад унчхад бүхэн гомсоос би 8 сард нэг наадам ичиж би хахад барилдаа цол авчаарай. Одоо яг миний бэлтгэл хангацлаа гэж. Дайраад байгаа та яг адилхан сонсогдож шүү дээ. Надад наадах чинь. Нийлээд тэр ирэх дараа жилийн наадам даан чолоондоо гэж бэлтгэлээ сайн гэж тэр начингаа авах гал зүтг гэж ингээл тайлбарж өгдөг байхгүй. Ийм асуудал их хэрэгдэг. Тэгээ энийг энэ манай дамын салбарын хүмүүс одоо ийм асуудал битээ гаргаач тийм. Тэр мэддэг асуудал. Өөрөөрөө дайчлахгүй ингээд зөвхөн мэддэг хэдэн овоолтой шороогоо харцгаал тэгэл ингээл байгаад байвал яг тэр чирэл босдог. Хэдэн инженерүүдээ загнаад л учрыг нь олчооч юм уу те. Тэгэхээр чи ингээд нөгөө хүнийг ингээд 3 жилээр нь ингээд бас шалгалт аваад доогдож штт. Тэгэхээр чи нэг жоохон сэргийгээд байна штт. Тэр хүн уг нь бол ингээл хичээгээл уншаалах юм бол тогтоох чадвар нь сайжрал тэгэл энэ дэшээ нөгөө мартамхаа зарсамхаа болдгоо нэмэртэй биз дээ. Одоо үе чинь хүмүүс 13 тоглоод нэг Альцгеймер тусдаггүй ингээд далинд тоглоо тэр нь л адилхан шүү дээ. Тэгэхээр чи тэр хүмүүс тэр тест уншуулад байна гэлээдэг шүү дээ. Би таныг шууд залгуулаа ярьсан. Жохон пауз дээр гол. Загнуулч. Тэрийг бол одоо шинжилгээ баталцаад байгаа юм гэдэг бид нэр тэр тест авшилаа. За тэгэхээр тендерийн тухай асуултыг бас танаас асуухгүй болохгүй хаа. Тендер юу нь яг шударга явагдаж гинөө гэдэг асуудал байгаад байдаг. Ялчгүй олон нийтийн л асуудал шүү дээ, тий. Энэ тал дээр та за цаашлаад компаниуд ч гэсэндээ яаж тендерт бэлдэх ёстой юм унахгүй байх талаас гээд ийм гой зөвлөгөө өгөөч та. Зөвлөгөө гэхээс варайлаг гаргана гэж юу. Ер нь тендерийн чинь тэр шударга авилгагүй байлах үндсэн нь бол бид нар өөрсөн юм шүү дээ. Ерөөсөө. Тендерийн тухай хууль гэдэг байгаа дээр хууль чинь бол одоо хөрх юм бас ингээд 2000 оноос хойш шинжлэхтэй сайн муу болол биднэрт бол маш амар хялбар болж байгаа юм. Энэ юугаар харагдаг гэхээр өмнө нь ингээд одоо цаасаар өгдөг байлаа. Одоо бол ингээд онлайнаар тийм үү. Онлайнаар өгөөд тэнд ердөө тэр материалыг засах хин нэгэнтэй хувилдах боломж байхгүй. Онлайн юм гэдэг чинь цаг минутаар байж байгаа шүү дээ. Хаашаач устгах боломж. Цаасаар өгдөг байхад магадгүй нэг хуудас буруу хийсэн хуудас урж авчаад дахиад хийчих юм. Ингээл эний чинь ус өөрөө ингээ гой засаад төгөлдршүүлээд байна шүү дээ. Энийг бид нэр ашиглах хэрэгтэй байхгүй юу? Одоо бүр ийм гой усан шүү дээ. Үнэлгээний хорооны гишүүдийг бид нэр юу ярьсныг авах хэрэгтэй болсон шүү дээ. Тэр шалгаруулж байгаа. Урлагийн тэмдэглэл. Урлагийн тэмдэглэлийг авах хэрэгтэй болсон шүү дээ хуулийн дээр чинь. Энэ хуулиа бид нэр сайхан уншаад шудраг тэр материалыг яг шаардсан материалыг ингээд өгөхтөлүүд тэр заавал ингэж мингээд байх. Хэл амд өртөө тэгж хардлага сэрдэг болоод байх. Юм байхгүй. Одоо сүүлийн үед л тэн дээр хэцүү болсон. Хурлын тэмдэглэл авдаг болцохоор чинь тэр улсууд чинь илтэд хүний дэмжиж болохоо байчиж байгаа шүү. Тэр энэ багс хамаагүй багс. Одоо дээрэс нь бид нэр гомдол гаргадаг тийм үү? Тий. Гомдлын 6 хоног гэж ярьдаг тийм.
тэр шалгарсан компани материал тендерд оролцсон хүмүүс 6 хоног харагдаж байгаа шүү дээ. Дурайт л Ялагдсан нөгөө нөхдүүдэд. ялагдсан одоо тендер оролцсон nachчууд бусад оролцсон. Тэгэхээр чи тэрийг чинь дурайт хараад ингээд хуулийн дээр боломж ба шүү дээ. Эднийг хараад ийм алдаа гаргасан ийм компани шалгуулсан байна гэх. Сангийн ам дээр гомзаваад ингээд буцдаг. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороонд танай компани ч гэсэн ажиллаж байна л гэсэн үг. Тийм, ажиллаж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь энийг ингээд зөв ойлгочих юм бол бид нэр заавал тэнд тийм хүн амьтанд хэрэг төвхт оруулаад яриа хөөрөө хийхгүйгээр шудраг цаасаа бэлдээл өрсөлдөх боломж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгээ энэ бол хуулиар нэгдчихсэн. Тэгээд манай энэ компаниуд бол яг нэг маш сайн ашиглах хэрэгтэй. Ер нь бол би чинь холбоон дээр хэрэг багтар гомд гаргадгаараа алдартай хүн шүү дээ өөрөө. Тендерийг. Ингээд бас боддتي. Хитрхи олон алдаатай компани шалгаруулсан тохиолдол байсан л та. Миний орж исэн. Тэгээ би компани захирал бид нар бүгдээрээ л биенээ тань шүү. Уулц. За танаа инженер материалаа бэлтгэхдээ чамааг аягуул бол батын бэлтсээ захирлаа л гэсэн баг. Энэ хөр чин чамааг хуурсан бай. Яг батын бэлтэг. Та тамгалаа л явуулсан гэж. Тэгээ энэ сангийн гомд гаргана. Та дараагийнхаа тендерийг энэ доод хүмүүсээрээ сайн бэлтүүлээрэй. Би одоо гомд гаргалаа шүү гээл хүчдэг. Шудраг. Тэгэхээр чи нөгөө магадгүй тэр инженер захирлыг хоороод байж болно. Эсвэл захиралтайгаа өгсөн хувилдсан байж болно л та. Ямар хамаатай ингэ тий. Энийг бид нар өөрөө өсөн болох хэрэгтэй байхгүй тий. Өөрснөө компани нэг. Дээрээс нь бид нар энэ босхгүй байгаа зөвлөдүүдийг тендерийн дээр тодруулгаар авна шүү дээ. Эрхэн нүгдэр баг. Тий. Хитрхи хэн нэгэн зориулсан тендер байх юм бол шудраг өрсөлдөөний газар руу хандаж залруулж болно. Үнэлгээний хорооны гишүүд рүү асуулга явуулж тэр нь буцаагаад нийтэд тавьдаг. Гацгүй болох хуулийн заалтууд бүгд байгаад байгаа байхгүй. Энийг бид нэр ашиглаж сурмаар байна. Сайн суух хэрэгтэй тий. Хууль суух явахтай цагаан дараа хараавчсан баг шүү дээ. Гайгүй шүү дээ. Тэг ингээд ирэх юм бол бид нар бас тендер дээр бол олон багтаал юм байгаа шүү дээ. Зориулж бэлтнэ гэдэг чинь бас айгүй их. Тийм яриа байдаг шүү дээ бид нар тий. Алчгүй борлуулалтын орлогын өндөр тавиад өндөр тавиад тэгээд механизмын өндөр тавиад олон инженертэй гэдэг нэг засварын ажил байхад чигтэйг шин зам шиг ч юм уу тий дивсэгч тавиад л гэдэг ч юм уу иймэрхүү тохиолдол гардаг. Энийг бол зас залуур болох юм байгаа юм. Асуугаад л бусад тендертэй харьцуулсан тодорхой асууж болох шүү дээ. Тий. Урьдчилан жилийн худалдан авахын танаа ийм яг 30 жилдээ тендер зарлахад ингэж зарлцгаад одоо болохоор танаа ингэж зарлж байгаа нэг л дуусна шүү дээ. Гэх жишээ тий. Тэгэл тэднээс тэр хүмүүс яач чадахгүй шүү дээ. Тэнд чинь тэгэл бас л нөгөө хүмүүс солигдож байгаа шүү дээ. Тэгээ тэднээс ч бас анзаараг байж болно шүү дээ. Бид нар бол тэрийг судалtaan мэдчих хэрэгтэй байна. Өөрснөө хөдөлөө. Дата бүрдүүлээд тий. Солигдсон хүмүүсээ шийдэж хэрэгтэй тий. Одоо жишээ нь өнгөрсөн жил чи анзаарснаггүй юу? Он гараад 25 онд манай холбоо худалдан авахынхантай ингээд алан бичээд урьдчилгаа төлбөр олгооч гэдэг. Тэгсэн. Улсын төлөвлөөд барихын тодорхой болсон. Улсуудаас уц тэр одоо нэг АЦГ БЦГ рүү тийм. Тэрний зам барих зовлон чинь бид нар чинь хамаг техникээ авч очиод нүүгээл омгоор очдөг шүү дээ. Гал жорлон сав усанд ордог газрын хүртэл аваад очиод тэгэл энэ чинь тэгэл очиод хөрсөө хуулаад карьераа сонгоод карьераа жишрэл аваад далангаа дэвсээд индивжид нэвтрүүл хүртэл биднэрт мөнгө орж ирэх гүйцэтгэлэгч боломжгүй гэдэг шүү дээ. Урьдчилгаагүй гарцгаар чинь бид нар чинь 2-3 сар мөнгөнд хүртэл махаддаг үст. Тэгэхээр чинь тэрийг нэгэнд улс шийдвэр гаргачаад тахад юугийн та нар тэр хуулийн дээр байгаа урьдчилгаа та зарлахгүй байгаа юм бэ гэж очиж маргааж явах уулзалт хийж байгаа шүү дээ. Тэгээд хэрвээ урьдчилгаагүй тендер байж байгаа юм бол захиалагч дээр ирэхээр гэрээ байгуулахад чи анханасаа урьдчилгаагүй гэж бичсэн тендерт яваад орцсон. Тэгээд замтаа одоо урьдчилгаатай гэрээ ирэхгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр уг үндэс нь хаана вэ? Тэнд зарлж байгаа газар байна. Тэгээд тэнд очиж бид нэр та нар ингээд урьдчилгаатай хуулийн дээр боломжтой юм шиг хэн ч хэрэгт орохгүй тий. Замын онцлог нь юм штэ. Гэт ойлголцод хүрээд урьдчилгаатай зарлахаар болоод наанаад хаалмч өгч гэж
байхгүй. Тэгээ алан бичгээ ингээд одоо холбооныхоо пэйж хуудсан тавиад ингээд зар тавьчаад байж байгаа л худалдаа авахын тендерээр зарлаад ихсэн чинь талаас илүү хүн урьдчилгааг зарлаж байгаа шүү дээ. Хөөе та нар юу болов гээл. Ахаад нэлээд гатуухан хөвгтэй бичиг бариад очиж байгаа. Тэгэхэд л өнлөөний хорооны гişүүдэн зарим сонсоогүй дараагийнхаа бичгийг мэдээгүй урьдчилгааг зарлаж байгаа. Тэгэхэд гарц гаргалгаа юу юм? Та нар ингээд манай дараагийн бичгийг албаны сайт дээр байгаа. Тэгээ урьдчилгаадаа зарлана гэсэн биш үү? Тэгэл ингээд тодруулах авчихад өнлөөний хороо уралдаад урьдчилгаа тавьчих амах юм байхгүй да. Бид нар ингээд уучлаарай ингээд зарим өнлөөний хороонууд ингээд ийм асуудлыг мэдлгүй явчихжээ л гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрөө өөрсөнд хариуцлагатай байхгүй. Тэгээ одоо үүнээс хойш түүнээс хойш манай замын тендерүүдийг манай замын компаниуд орохдоо урьдчилгаагүй байвал холбооны пэйж хуудсан дээр тэр худалдаа авахын газрын даргын алан бичгийг хасаргаад ийм хуулиар боломжтой худалдаа авахын даргач нь зөвшөөрсөн. Тэр он хууч хамаагүй шүү дээ. Тэр даргач одоо ч байж байгаа. Бүх худалдаа авахын газар аймаг нийслэл хаант зарласан байж болно. Тэрийг авсаргаад тодруулга аваад урьдчилгаатай зарлуулах боломжтой гэсэн үг. Тэгэхээр манай замын компаниуд энийг бас сайн ашиглах хэрэгтэй. Энэ аймаг дээр зарлж байгаа аль нэг нийслэл дээр зарлж байгаа тийм дүүрэг дээр бай. Дүүрэг дээр бай. Тэгэхээр ингээд урьдчилгаагүй байвал энэ худалдаа авах чинь босоо газар шүү дээ. Улсын худалдаа авах, нийслэлийн худалдаа авах, сумын худалдаа авах бүгд байгаа шүү дээ. Том хамгийн том даргын бичиг байгаа учраас ингээд боломжтой шүү. За стоп баярлалах гой зөвлөгөө байна. За та гомдол гэж ярьлаа шүү дээ тий. Гомдол гэж ярьсныхын дээр бас асуухгүй болохгүй. Нэг 5 сарын 31-ний хууль гэдэг нэг үг гараад ирсэн. Гомдож тунаад хугацаа хойшлогдоод дахид зарлагдаад ингэж итэл нөгөө 5 сарын 31 нь болчиход байдаг. За тэрэнд амжлаа гэхэд бас л хайр хугацаа шүү дээ тий. Манай зам барилгын хугацаа бол маш богино. Богино дээр бас дундуур нь агарын сатлууд их гардаг. Төгсгөл рүүгээ бас л улам хэцүү болдог. Тэгэл амжиж нэ гэсэн зарим шахалтууд ч бас нэг нөгөө хэлэхэд байдаг. Тэгээд асфальт ивсэж эхлэхээр нэг талаасаа чанараа яригдаад л яваад идэх шүү дээ. Энэ гомдол гэдэг дээр нэг айтайхан гаргалгаа юу байж болох уу? Одоо зүгээр юу гэдэг хуулийн дээр бичигдээгүй ч гэсэн тийм эвтэй найртай ч гэдэг юм уу аль талаасаа эрэг байж болох уу? Зүгээр за гомдлыг төр өрхий. 5 сарын 31 гэ те өнгөрсөн жилийн болсон процедурыг ярих шиг боллоо чи. Энэ хэмнэлтийн тухай хууль гэж батлсан байгаа юм. Манай улсын хурлын батлсан л да. Энэ яасан гэхээр нөгөө төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарт одоо эднээс юу байдг вэ гэхээр засгийн газрын яамдын сайд нар ерөнхийлөгчийн захирагч нар гэдэг чинь нийслэл аймаг засаг дарга нар байдаг байхгүй. Энэ нөхдүүдийг ажлаа хийхийг шахуулсан үндсэнд хууль байхгүй юу? Замын барилгын ийм ажлууд хөрөнгө оруулалтын ажил гэж ярьж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын ажил гэдэг дээр ч ерөөсөө барилга, зам, шугам шилжээний ажлууд орно шүү дээ чимчний. Эднээс чинь ихэнх нь манай орнд чинь 6 сар одоо дэд бүтцийн ажил хийдэг. Тэгэхээр энийг түрүүний бидний зовлон хурдан эртхэн шиг хийлгэхийн тулд аминдаа тэр нөхдүүдийг шахсан хууль байхгүй. Хурдхан шиг хавар нэг сард өвөр тендерээр зарлаад наад хүмүүсийн ажилд нь эртхэн гараа. Бүр тендерийн хуулийн дээр чинь бүр 1 сар 10 дотор зарлана гэдэг заас хүртэл байсан шүү дээ. Тэгээд тэр нэрийг бас арай гатуудаад байсан баг. Тэгээд ингээс үлдээд үл аргаан бараад мөнгөч татж байгаа гэж энэ хэдий айлгаж эхэлж шүү дээ. Улсын хурл нь төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар айлгаад тийм хууль гаргаж шүү дээ. Анаар ингээд энэ дотор амжаад тендерээр зарлахгүй бол мөнгөч нь татна. Энэ ажил чинь энэ жил явахгүй гэсэн. Мөнгө чинь байхгүй. Санхүүжүүлэхгүй гэсэн үг байна. Тэгээ энэ бол сая хэрэгжээд нэлээд их төслүүд ингээд бас мөнгө дөнгөрөө алдаад сургамж болж штэ тий. Тэгэхээр чин бид нар ч гэсэн энд ингээд одоо тендерүүдийг хурдан зарлуулах шаардлага тавих хэрэгтэй болж байгаа үстэй. Хурдан наадхаа одоо 5 сарын 31-ээс өмнө эзэнтэй болгоо. Гэхэд бас хуулийн заалт хэрэгтэй штэ эднэлт чинь. Тэгээд тэр утгаараа бол надад бол хэрэгтэй заалт гэж боддог. За тэгээд тэр гомдлоор ингээд хугацаа алдаад гэдэг юм уу те. Гомдол бол заавал байх хэрэгтэй. Бид нар ер нь бол хичнээн биеийн сайн данддаг гэсэн тэр миний түрүүний хэлдэг шиг нэг алдаг олж өгч байгаа байхгүй.
агаараа тусалж байгаа юм шүү дээ тийм ээ. Булгаагийн хараагүй байсан юм манай инженер харж хаад гомд гарахаар би энийг юу санаардгүй байсан ингээд сургамж амжих шүү дээ. Дараагийн тэр хүн санаатаагаар алдаагүй шүү дээ. Магадгүй те. Тэгэхээр чинь энэ бол нэгдүгээр энэ талаасаа авчгүй байх хэрэгтэй. Хоёрдугаар талаасаа тэр нөгөө актер юм яригддаг бидний хардас сэрдэг нөгөө мөнгө төгрөг аваад шалгаруулад байгаа гэдэг хүмүүст чинь ч гэсэн өөний замхаж гомд гаргаад сурцсан материал уншдаг одоо лайны нэмэр ингэж одоо гошногоо хурж яхаар боли шилдэгтэн л үгүй. Ингээл явах хэрэгтэй үстэй. Энийг үл байх хэрэгтэй л гэж хаанч байдаг л асуудал үү. Тэр 2026 он магадгүй таны сонгуульт сүүлийн жил үгүй юу? 27. 27 тийм. За таныг ерөнхийлөгчөөр ажиллаад дараагийн хурл болдог те сонгуул холбооны дараагийн ерөнхийлөгчөө сонгох 27 онд болох байх. Тэгэхээр үндсэндээ л 2 жилийн ажил байна те. За та одоо танай холбоо юу хийж гин гэдгээр та сайхан дэлгэрүүлээд яриач. Одоо манай салбарынхан таны энэ хийж байгаа ажилтай холбоотой, хийх ажилтай холбоотой гоор юугаа бэлдээд, юундаа бэлэн байж ах хэвээр. Булгаад бас танай холбоо гэж ярьлаа. За манай энэ холбоо манай холбоо юм. Яг 2008 онд Авцамын тухайн үед байсан бүхэл компанийн төлөөллүүд, яам, төв ингээл төлөөллөд ороод ахмадын хорооч гэдэг юм ингээд бүгд их хурлаа хийж хагаад байгуулсан холбоо. Одоо ч гэсэн их хурлаа хийж дараагийн ерөнхийлөгчөө сонгодог. Холбооны дүрмд бол холбооны ерөнхийлөгч 4 жил нэг удаа. Гэхдээ 4 жил байна. Их хурл маань авцамжтай их хурл маань холбооны ерөнхийлөгчийг сонгоно, зөвлөлт хорооны 51-ийг сонгоно. Харилцааны зөвлөлийн 3 хүнийг сонгоно. Энэ нь зүрхтэй байхгүй. Тэгээ хүмүүс зарим зүгээр сонирхолоод ярихад их самжтай их хурл юм уу? Наад чинь дандаа инженер захирлууд байна гээл тэ. 500 хүн гээл төлөөлж чадах юм уу? Зарим хүмүүс ярьж л идэг. Энийг бол бүрэн төлөөлж чадна гэж үздэг. Яагаад? Нэг ширхэг дан замчин гэж байхгүй байхгүй манай салбарт. Ганцхан замчин үрж бариад гараад ганцаараа гараад юу ч хийдэг л байхгүй. Бүгд нэг компани харьяал. Азан байна уу? Тэ? Зөвлөх компани байна уу? Бүгд заавал энэ компаниудын харьяанд байж багийн ажиллагаа шүү дээ бид нар гэж хамтын ажиллагаа. Тэгэхээр энэ бол ингээ компани төлөөл компани хуралдаад нэг байна 2 хүн хүнийгээ доогоор захирлаа инженер явуулчихж байгаа шүү дээ. Төлөөллөө. Бидний өмнөөс тэгэхээр эн чинь бол бүх замчтын төлөөлөл болж чадна гэж үздэг. За ойлгосон. Тэгээд за манай холбоо болол энэ талдаа гişүүдээс бүрдсэн тийм үү? Замчтаасаа бүрдсэн. Байгуулах хүсэл одоо эргэмжлэлт нь бол одоо захиалагч уу улс таа бидний гүүр болж бидний дуу хоолойг хөргөж бидний имийг дамжуулж одоо төсвийн нормч байдаг юм уу хууль өөрчлөгдөх байдаг юм энэ олгонд одоо ингээд бидний санаа имийг тусгуулах дуу хоолой болгох зорилготой ш. Байгуулбаа штэ. Тэгэхээр энэ ажлуудаа хийж байгаа. Тэгээд яг 2 жил болчихлоо ш. 23 оны 6 сард тэгээд холбоо бол одоо хэдийн ерөнхийлөгч нь би ч гэсэн цаана ажлаа халав байгаа. Дээрээс нь манай удирц зүйл байгаа. Дээрээс нь манай бусад гишүүн байгууллагууд энэ болгон бүгд хамтарч ажиллаж байгаа энэ ажлуудыг хийдэг байхгүй. Одоо чи өөрөө мэдэн шүү дээ. Янз янзын арга хэмжээ болох тэмдэг чинь бид чинь хөө яах вэ гэдэг ингээд тэгээд дандаа юм хамтын бүтээлүүд гардаг. Одоо манай энэ удирц зөвлөх нь бол хөөрхөн шүү дээ. За. Хөөрхөн гэдэг нь сэтгэлтэй гэдэг нь одоо жишээ нэгэн ажил хийх болгонд одоо нийгэмд чи мөнгө шүү дээ. Тий. Тэгэл ингээд ажил мэргэжлийн уралдаан ингээд 5 бүстэй яагаал те 95 жил окей. За баярхаа өний найз удирц зөвлөх чи баруун айн өрөө яв. Шүүгчээр яв. Тэг зохион байгуулалт тий жишээ нь ингээд л шүү дээ. Тэгэл одоо чи яамнаас нэг төлөөлөл авч байгаа юуны хүчлийн төвөөс нэг төлөөлөл авч байгаа. Ингээл тэнд очиод ажил мэргэжлийн уралдааныг хийгээд ирэхэд заал гэж байгаа шүү дээ. Чам мөнгө өгөхгүй ш бензин өөрөө гаргаж ш.
Намынхаа олвс заал гэх. За чи сандгаа чи хин тэр яв. Заал гэх. Ингээл манайхан тэрийг ингээ хөөрхөн гэдэг байна. Ингээд одоо сэтгэлээр ингээл холбооныхаа ажилд ингээд хийж байгаа ажлуудаа бид нэр өдөр цэвэрлэл хамтаа шийдвэр ер нь сар болгон болж байгаа да. Тэдүүлэрээс энэ орон цэвэрлэл байгуулцгаал энэ шинэ өдөр цэвэрлэл авах гэж байна. Хоёр юм дээр л анхаарай. Эхний хэлж байна. Эхний. За нөгөө салбарын үн бүрдэлт. Нөгөө машин механизмын тариф. Нөгөө цалингийн тариф. Нөгөө километр тонн километрийн тариф. Тээврийн тариф тий. Тэгээд одоо нөгөө төс бодох норм гэл. Эднээс ч одоо 16 оноос хойш шинжилчээд 19 онд татлуулсан. Тэ. Энэ 23-4 он болчлоо. Энийг ер нь бүрийн реформ тэгээ шинжилж дуусгая. Одоо тээврийн тариф 24 онд бид нар машин механизмын тариф цалингаа шинжилсэн тий. 25 онд тээврийн тариф ч одоо 13 оноос шинжилгээг байж байна. Сая ингэ шинжилээд салбарын шинжилгээний техникийн зөвлөлөөр ороод батлагчлаа. Одоо хувь займаар батлагдах сайд шал гараад ингээд энийхээ араас явна. Яг нь энэний онцлоод байгаа юм нь шүү дээ. Бид хэдий ярьсан хин нэгэн энийг ингээд урагшаа ингээд судлаад байхад энэ тарифууд ингээд зарим жил холбоогуулга гууж ажлын хэсэг байгуулж хийсэн байгаа. Мөр номын хэвлэхэд бүрд компаниудаас. Зарим жил норуудын сангаас хийж байна тий. Норуудын сан гэдэг нь бидний яг чиглэлтэй сайжруулах хэрэгтэй. Тэр норуудын сан мөнгөгүй байх үед нь бүр холбоо зохион байгуулад хувь компаниудаас ханд авч байгаа хийсэн ч байна. Тэгээ эдний ингээд нэг ажлын хэсэг байгуулагдаад Эрдэнэс гэж нэг хүмүүс байгуулагдаад тэгээд шүтцээр ороод ингээд 2 жил амсан борцдогтой. Тэгээд бид нар энийг ерөөсөө одоо үүнээс цааш ийм цалингийн машин механизмын тээврийн тарифыг баг гаргаж хийдэг болъё. За. Бэлэн томьёо. Уулцсан судалсан. Ер нь харьцлагцсан. Манай ажлын хэсгийг өдөр цэвэрлэх гэсэн. Одоо цалин машин механизмын одоо яамн дээр бид нар тэр гаргаад байгаа томьёонуудын бүгдийг хийчихсэн. Одоо цалингийн тарифыг чинь бид нар хуулиуд бүгдийг нь очиж судалсан. Манай ажлын хэсэг нь тэгээд миний би өөрөө жишээ сангийн яам, нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн хүчний доод хэмжээ гэж юу байдаг. Мөсийн юуны эдийн засгийн сургуулийнхантай, санхүү эдийн засгийн сургуулийн одоо багш нартай, судлаач нартай, статистикийн газартай хүртэл ингээд уулзалтууд хийгээд юм. Тэгээд бид нар яаж нэг тарифыг нэмж өвтөнчтэй болох вэ гэж ингээд алдагдaltaгүй л болох. Тэгээд одоо цаашдаа яаж нэмж явах юм? Одоо батлагтаа гараад ирнэ. Тэгээд дахиад нөгөө нэг ажлын хэсэг байгуулагдаад ингээд явдаг. Редакц гал ингээд тэгэл нэг ном гараад тэр редакцсан тэр гэсэн ном энийг болиё. Тэрс энийг бүхэн гарцгаарлаг олё л гэж дайрсан. Одоо бол зэрэг бүх гарцгаарлагыг дууссан. Би бол өнөөс цааш түүнээс замын салбарт норм цалингийн тариф шинжилдэг ажлын хэсэг ахиж гарахгүй. Энийг өмнөх байдлаас ялгаатай нэг. Энэ бүх гарцууд ингээд одоо тэр яам дээр нэг энэ төсвийн норм хариуцсан нэг мэрэгчлэлтэн энийг одоо хийгээл тэр томьёонуудад хийгээл инфляцаар нь үржүүлэл одоо энэ сайтаар батлаад гарцгаарлаг л гаргаж ирж байгаа. Бид нэр тэр бас ажиллаж байгаа мэрэгчлэлтэн хэрэгтэй хийж болохгүй шүү. Чи гараа тариф нэмт ингэж нэмдэг хүн. Тэр бид нэр бүх гарцгаарлага хуулийн заалт өөрөөр гаргаад тавьчих гэсэн үг. Энэ тооцолтын өглөө гараад шатхуун хүн тийм болсон. Тавирын ажиллаа. Бүгдийг гаргацсан гэсэн үг. Одоо өөр ковидын үед бас тийм үнийн өөрчлөлт юу лээ нэг тийм болоод дахиж төсвөө батлуулаад үнийн зөрөөг олгож ирсэн шүү дээ тий. Энээс өөр. Энээс өөр шүү дээ. Энэ дөрөв анхан шатны үн гарч байгаа тарифуудаа сайн шинжилээд бүгдийг шинжилдэг гэсэн үг шүү дээ. Одоо манай улсын чинь хууль өөрөө гэсэн юм да. Заавал магадлаар орсон зураг төсөлтөй ажил улсын төсөв аймгийн нийслэлийн төсөв сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр магадлаар оруулга хийн тулд бидний чинь бүгд тэр хууль займаар батлагдсан тарифтай байх хэрэгтэй байхгүй. Энэ одоо тэгээд энэ тарифыг яриад байгаа байхгүй. Тий. Анхдагч тий. Энийг одоо замын тарифууд шинжлэгдээд ирсэн үе замын компаниуд дөнгөж шинжлэгдсэнийхэн дараачаар төлөвлөмжийн үнийх нь ашигын мардан жоох юм. Тэгээ нөө тэр удцгаар чинь тэгэл дандаа юм шүү дээ. Тэр хөрөөний ир шиг. Аль бие юм чинь гэхдээ хөрөөний ир нь дандаа нэм буудаг шүү дээ.
Доошоо дахиж хүрэхгүй. Ингээд яваад байдаг эмийг л одоо бид нар 100 хийм. Ядаж Алгуур болгож байгаа. ийм болгоод ингээд онж усдаг болоод ядаж ийм болгох гэж зарсан байхгүй. Энэ бол биелэгдсэн одоо ингээд энэ гэхдээ гисэн 27 28-аас л мэдэрдэж шүү дээ бид нар. Хамгийн гол нь. За энэ дээр их цаг хугацаа зарж ажилласан да. За хоёрдугаарт эрг болсон хүч бэлэг тал дээр л одоо ажлыг хийдэл. Болсон хүч гэхээр яг нөгөө автомах инженерийг хүртээжгүй шүү дээ. Энийг л одоо олон болгох. Яаж энэ нэг хэсэг дамын инженерүүд рүү хүүхдүүд шуурсан байна тий. Тэр байна. Ингээд судалгаанууд сургуулиудаа ачуулаад элс багцсан. Кооттой хүрдэг. Тэгээ бид чинь за тэгвэл одоо холбоо бодлого гаргая. Хүүхдүүдэд нөлөөлье. Тодорхой хэмжээнд тий одоо мэрэгжлээ сурчлаа. Гэт ингээд бид нар чинь нэлээд олон арга хэмжээнд хийлээ шүү дээ тий. Оны замчтын байраа нийслэл хотын инженер бас сонирхолтой 512 дугаар ингээ хүүхдүүдийг авчираад ингээд замын инженер хүмүүс байна ингээд яриа таниулга хийсэн. Яриад байгаа төмөр замууд чинь бид нар барьчихдаг. Зам барихаас одоо яриад байгаа тэр онгоцны буудлыг бид нар барьчихдаг. Одоо тэр нэгээд байгаа тэр метро гэж бид нар барьчихдаг. Тэгэхээр ийм хөрвөх чадвартай. Дээрээс нь эмэгтэй хүмүүс ажиллаж болно. Ийм эмэгтэй хүмүүс ийм материал дотроо ингэж салан те зураг мураг хийдэг. Бүгдийг ингээд ялгаж салгасан ирээлүүд болон одоо нэг хөгжүүлж нэ ирээл богны юм хардаг болсон шүү. Тэгээ ингээд бас аав ээжд нь юмыг ажилладаг те. Охноо эн чин зам инженер чи юм гоё мөртөө ажиллаж болдог салбар ба шүү. Охноо оруулч зам инженер болгоч гэж юм аав ээжд нөлөөлөх сургууль ингээд нэвтрүүлгээд хийсэн. Нилээ их хугацаа бас хөрөнгө мөнгө зараад ингээд тэрний үр дүнд ажлууд хийгдсэн л дээ. Тэгэхээр яг энэ үр дүн гараа хэмжээний хувьд техникийн сургууль дээр чинь 60 замын инженер, гүр 25 инженер илсэн. Тэгээд хийгээд бид нар чинь энэ хүүхдүүдээ одоо бас төгсмөр шүү дээ. Дундаас нь халтд юм. Тийм. Барилга руу алдна. Өөр хөрвөх чадвар инженерийн юурууд байна. Тэр бид нэгэнд илдсэн хүүхдүүдээ бас бид нар хадгалах хэрэгтэй, төгсөх хэрэгтэй. Тэгээ энэ дээр авчирчтай болоо тэтгэлэгтэй болж байгаа. Дээрэс нь одоо өнгөрөх зунаас ингээд дадлага дээр их алдд юм байна. Дадлага хийлгэхт нь одоо холоо маш их анхаар. Замын компаниудаас их л гол гурхах гэдэг. За хинээж гэдгийг зэнийг 10 хүүхдийг нь аштайхан дадлага хийлгээд яг үйлдвэрийн дадлага хийлгээд явал. Цалинжуулаад одоо талент болдог цалинжуулаад болохгүй бол аштайгаа байр сууцсан анхаараад яг инженерийн туслах ажил хийлгээ тий. Зүрх нь авчдаг юм. Тийхэн л дээ тий. Тэгин л дээ би өөрөөр зориулах нэ. Тэгэхээр иймэрхүү бодлогын ажлууд хийгдээд энийг бас үргэлжлүүлээд энэ санаатаа хийн. Бид нар дээрээс бас нөгөө мэрэгчтэй ажиллан бэлдэх. Тий. Экскаваторын жолооч, коучны жолооч энэ хүн манай холбоочийн налах байдаг нөгөө мэсэд гэж ярьдаг шүү дээ. Энэ дахин хоёрт байдаг мэсэдийг чинь манай холбоо Бямбаяр гэлгэжэнтээс чинь ингээд санаачлаад мөнгө төгрөг олоод Аз хөгжлийн бухнаас замын чадхыг хүчүүлэх замчтай ингээд тий төсөл хэрэгжүүлээд энд чинь лаборатори барьж өгөө жижиг тоног төхөөрөмжөд аваад өгсөн шүү дээ. Механизмчдыг бэлддэг байхгүй. Энэ хоёр сургуультайгаа одоо налах ойрхон налахтай бол маш сайн тууж ажиллаж байна. Тэнд сурцж байгаа хүүхдүүдийг одоо төгсөх курсын хүүхдүүдийг цалинтай дадлага хийлгэж одоо ингээ яг замынхантайгаа холбож өгч. Тэгээд дадлага хийлгээд нөгөө компаниуд маань өөр дээрээ авчихгүй чинь яг нөгөө машиныг нэгэ бариулаад ингээд өөрөө сургаад авч ш давхар. Иймэрхүү. Олон хүчин далдаа нэг юм ажлууд голлож хийж байгаа ажил. Үндсэн одоо тий. Тэгээд эрхчлүүдээс төлөвлөгөө юмнууд бид нарт одоо гişүд рүүгээ шин байгууллагуудаа дэмжлэг үзүүлэх ажлууд л их шинтэй. Зөв. Бүх асуудлуудыг өөрчлөх шаардлага байхгүй шүү дээ тий. Гэхдээ нөгөө өмнөх юмнуудыг бол бас буруу гэж байгаа юм шиг тэрэн дээр ингээд төгсөл төвшөөл явж байгаа ажлууд баг тий. За одоо сайхан замчдынхаа жаргал завсан гэдэг шиг энэ зам барихад ийм одоо эрүүл мэндэд жоохон сөрөг нөлөөтэй нэг хоёр асуудал би ярих гэдэг юм л. Их ажил бол ер нь газар шорооны ажил гэдэг тий. Тоос шороо гэдэг тоос босоод уушгинт ч гэдэг юм уу ингээд юутай. За хамгийн баг сүүл хавруугаа хийгддэг
асфальтны ажил бас л эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй шүү дээ тий. Хордлогын тайлах, заавал бүтээгдэхүүн хэрэглэх ёстой ч гэдэг юм. Ингэдэг. Тэгтэл одоо яг манай замынхан чинь тэр шорооны тоос шорооны үнэр, асфальтны үнэрэндээ дуртай байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс юу асуух гэдэг юм хэрэг яг замчин хүний жаргал одоо юу гэдэг юм бол. За жаргал. За жаргалцад олон баг. За ихтэй тэр тоос гэж ярьлаа тийм үү? Ер нь зүгээр сая энэ төмөр зам сөрхөө барьж штт. Энийг анзаараад байсан. Энэ саяны тэр төмөр замууд дээр тоосчдыг онцгой анхаарч байна. Анханасаа зураг төсөлд нь төр замуудын арчилгааны мөнгийг бүр яг шинэ далан барьж бас суулгаад өгсөн байна. Карьераасаа энэ сайн минь бид нэр авах хэрэгтэй. Төмөр зам барьж байгаа далан шорооны ажил хоолоо бүгд манай замч замх барьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд тоосгүй шүү дээ. Аа. Цаанаас нь тэр арчилгааныхын төмөр зам төр зам их бос саадгүй нэвтрүүлэх мөнгөний өгсөн биз дээ. Бидний яхад зураг төслийн компаниуд төр замуудаа ингэж оруулж өгч болдог. Тэгээд түрүүнийх шиг мордор гэдэг шиг цорлуулаад тоос шороогоор ч гэсэндээ багхгүй. Бид нар ингэж энэ байвал бид нар арчлаад төр замын зардал биднэрт өгөөд ах юм бол бид нар тэрийг хийчихнэ шүү дээ. Байхгүй учраас тэд чинь одоо ингэж тоос бас хоол амтны хараал идээд нөгөө моёдан замчтаа хоолоо молоо өшгөн бохирдол байж байгаа шүү дээ. Яг яг далан дээр үлэн туслаад ингээд гайгүйдэг шүү дээ. Төр замуудаа муу хийснээс өөрсний карьераас тэр энэ тэр нэгэн тал одоо улсад ажил хийж байгаа юм чинь зардлуудыг бид нэр зоригтой манай зургийн компани инженерүүд төсөвтөн суулгаад хэрэгтэй. тэрийг хамгаалаад тийм төмөр зам дээр болоод тэр чинь байгаль орчиндөө бас ээлжтэй тий. Тэгэхээр энэний байх юм бол бид нар энийг юм бол бүрэн сэргийлэх боломжтой байна. Өөрснөөсөө л болдог гэсэн. Тийм бай тий. Өөрснөөсөө л болж байгаа. Энийг үл зоригтой тэр төр замынх нь арчилдаг тэр нормч нар бүгд байж байгаа. Тэрийн тэр анх зураг зурхтаа л тооцоод өгч хэрэгтэй. Листэнд оруулах хэрэгтэй юм шүү дээ тий. Өө ажил төр замгаар нэг 10 км зам барих цагт 10 гал тавьчихдаг тэгэл хутлаа. Тэр үл нэг баян тэр 10 жил 3 улсын төсөд 3 жил хуваа тавьж нэг тэр 3 жилд нь тэр арцгаанд мөнгө өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм бол ингээд төр зам 10 км-гээ тавьчихлаар тэр маань түрүүний бордор шиг яг компаниас хасахтай ажил болох гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр цаад тэрийг арчилж явах мөнгөний өхөл хэрэгтэй дүү. Босод хөгжил орнд бүгд нь өгч шүү дээ. Монголд өгөөд босчихсон шүү дээ. Бүр инүүхэн гэдэг шиг тий. Тэргээд бид нэр ингээд тэгэхээр энийг юуг нь ингэж өөрснийхөө хүмүүсийг өөрснийгөө хордуулмаар ингэж бидний зарчих байхгүй. Тоосоо хийж болж байна. За. Энийг шийдэх хэрэгтэй. Манай салбар. Асфальт. Нэг үнэр гэдэг энийг бол хүн тортоо нөхцөл гэж нэрлэдэг. Асфальтны битэмтэй ажиллаж байгаа лаврант ингээд эндүний афетр гэдэг ингээд нэршлүүд банчин гэдэг ингээд энийг яг нэгдүгээр шийдэж байгаа хэлбэр арай их тэтгэвч гаргадаг. Нэрлээд арай их тэтгэвч гаргаж ирсэн. Дээрээс нь бид нөгөө аюулгүй ажиллагаа. Тийм энэ дотор байгаа тэр нөгөө сүү гэдэг юм уу хорлох тайлах юмнууд нь бол бид нэр авч өгөх ёстой. Дамжтай хайрлах ёстой. Алин зардлал харин бүгд суудсан байгаа шүү. Уг нь бол энэ харж байгаа замчид байвал захирлуудаас нэхэр энэ зардалч ирж замыг шүү захирлаа ирж байгаа шүү. Тийм. Өгж байгаа шинжилгээг бид нэр хэлж шүү дээ. Тэр чинь одоо инженер бол нөгөө төсөв товчоо шүү дээ. Тэрийгэ шинжилсэн шүү дээ бид нар тийм. А энэ дээр бол нэг реформ болсон. 2.5% шууд зардлын хуулиудаар байгаа тэр аюулгүй байдлын зардал марлыг бол хангалттай тусах. Тийм учраас тэр ажилчтай хайрлсан тэр нөгөө асфальтны тэр хорт нөхцөлд хорлох тайлах зүйлүүдийн заавалч авч өгж байгаарэ. Төвтүүд минь энийг авч өгөхгүй бол нэхэж байгаарэ. Асфальтын өдөр цөөх шүү дээ. Тий. Маш цөөхөн байдаг байхгүй. Тэгээд энэ нь бол бүх зардал нь орцсон байгаа шүү л гэж хэлмээр байна. Тэгээд би энийг харсан дээр шүү дээ. Асфальтаас гаднаас одоо CTB дээр ажиллаж байгаа, ботлуур дээр ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ялгаагүй л хордлогоо тайлж явах хэрэгтэй баг тий. Тайлж явах хэрэгтэй. Бийлгээ хийж байгаа шүү дээ одоо. Хэмээн бод шүү дээ. Термопластик тий. За тэгэхээр та яг манай замын салбарын замын инженер хүний хувьд
гэдэг юм уу замчны хувьд яг гоё жаргал нь юу байна? Тэр талаас нь яриач. Нөгөө ийм үг гэдэг үстэй. Бурхан хүний инженерийг бүтээгээд инженер нөгөө бусдын бүтээсэн гэдэг яриа байдаг үстэй. Дэлхийн нийтээр тэгэхэр чин замын инженер хүмүүс чинь хөшөө дурсгалаа өөрөө барай явдаг. Гүүр зам тий. Эргээ харахад чинь ингээд өөрөө зорчин, өрөөлж зорчин осол авааргүй машин дэрэг нэвдэхгүй богн хугацаанд ингээд сайхан байгаль орчинд ээлтэй ийм ажил хийж байгаагаараа ингээд эргээ харахад үнэхээр бахархалтай ажил шүү дээ. Тэгээ энд түүний эд үс болоод ажиллаж байгаа замчид байна. Мөн ялгаа байхгүй буянтай ажил хийж байгаа гэдгээр бахархаж байдаг бах. Тэгэд хэлэхэд энэ ингээд бурхан шашин зүтдэг хүмүүс газар шороо их ухдаг гэж ингээд замын мэржил сонгохгүй ч юм уу байж босох талтай тий. Гэхдээ би ч өөр нэг Эрдэнэ 100 Шанхай хийдгээд энэ бурхан намын талд их ойрхон хүн шүү дээ. Хар орны үг. Хар орны учраас тий. Тэгээд ингээд нөгөө тэнд ярьж байгаа хөгсчүүл хүмүүсийн тэр лам тий хүмүүсийн ингээд яриагаар бол бурханы номонд нүгэлэг хилэнцгүй 3 мэрэгжил ажил хийдэг гэж. Авцсан барих. Одоо авцсан барихад ингээд уулыг сэтгэн шүү дээ. Тий. Тэгээд манайхан ч нэг газар шороо ухаар лус авдаг хэлгэн гэж айдаг тийм. Яаж явдаг ард түмэн шүү дээ. Ер нь бол нөөцлж. Тэгээд нөгөө сайн явдгууд юм авдгууд тэгээд өрөөсгөл байдаг. Тэгэхэд замыг бол ерөөсөө тэр хоёрыг уулзуул одоо холыг ортуулж байгаа буйны эргээд дандаа буйны ажил хийж байгаа учраас тэнд ямар ч хилэнц байхгүй гэж. Тэгэхээр замд ажилласнаар одоо тийм газар шороо ухаал тий ингээд одоо тэр санаа зовох зүйлгүй гэсэн үг байхгүй. Би үлдэж ойлгодог. Энийг ярих дуртай. За яхаа тэгээд нэгэнд 3 ажил байдаг гэсэн чинь хоёр дахь нь бол тэр ходог ус гаргах. Мөн бусад амьтныг ундаалж тэтгэж амьдрах учраас бас тэр ходог ус гаргахад бол асуудал бай гэсэн үг. Тэг тайлбарлаж байна. Тэгээд 3 дахь нь бол ном бүтээх. Хүн тэр номыг хараад цаашд нь одоо өөрт нь маш өгөөчтэй байдаг учраас одоо ном бүтээх ажил одоо чи сонсч байсан нэг үед битээ цаасыг хөрөнд ордог. Тэр үед тэгжээсэ. Тэр ном хийгээд цаас ургах асуудал шүү дээ тий. Нүгэлгэл байна. Гэсэн үг юм уу даа гэж ойлгосон. Тэгэхээр ийм урам гэж тэр энэ ертөнцийн байдаг 3 хилэнцгүй ажлын нэг учраас одоо санаа зовхгүй байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Бид нар чи ямар тэгэл учиргүй ухаал явдаг биш шүү дээ. Яг зураг төслийн дагуу эндээс карьераа авчгаар буцаагаал хөлөргөчл явдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр чинь бол тэнд бол тийм шараад авахгүй байх нэ гэсэн үг. Өөртөө аваад байгаа биш шүү дээ. Хүмүүс зарим тэгэл нэг яриа байдаг шүү дээ. Би ухаагүй шүү. Тэр инженер булгаа ухуулж байгаа шүү гэж булгаа нь болохоор захирал дообор ухуулж байгаа шүү. Нэг иймэрхүү сонин хандлага байдаг шүү дээ. Ийм биш юм билий. Тэгэхээр энд бол замын салбарт ажилласан хүмүүст бол одоо тийм тэр хамдаалал үзлээсээ бол одоо санаа зовх зүйлгүй юм биш. Тэгэхээр яг нэг сүслээд сүүс мэдээж тийм нэг гадар хөндөж байгаа тэрийг хийлгүүл яах вэ? Гэхдээ өөрснөө тийм нүүдэлчин соёлтой ард түмэн чинь тэр улсаа харагдаж тэрийг хийлгүүл яах вэ? Гэхдээ хамаагүй ямар өнгөчөд байгаа шүү. Тийм салбараа тэгээд эргэж эргээ харахаар өөрөө тэр замдаг өөрөө явахаар ч одоо ямар байдаг лээ тий. Энийг би барьсан, энийг миний хөгтөд манай аав барьсан шүү дээ. Энэ гүүрийг барьсан, энэ замыг барьсан. Гэт ингээд харахаа гэж идэг ийм сайхан ажил болохоор манай замын салбарт ажиллаж байгаа хүмүүс бас өнгөтэй өдрөг байдаг баха. Ер нь бол замд ажиллаад муу ажиллаж амьдарч байгаа хүн байдгүй үү? Яг сэтгэлээ гаргасан хүмүүс бол одоо л би л 27-8 жил болоход одоо яг сэтгэлээ гаргаж ажиллаж байгаа хүмүүст бол альц төвшөнд нь альч хэдийсэнд нь тийм муу явж байгаа хүн байдгүй шүү дээ. За баярлалаа. Одоо карьер ухаад зам барина гэдэг чинь энерги хадгалагдах хууль нь захирагч байгаа гэсэн үг шүү дээ. Нэг төлөвөөс нөгөө төлөвд шилжиж байгаа шүү дээ, тий. Устдаж үгүй болохгүй. Яг хаа нэг хүмүүс орон нутгт дээр нэг карьер дээр нэг маргаан гардаг шүү дээ. Та нар манай нутгийн шороогоор зам бариад мөнгө олж байгаа гэдэг. Тэгж хэрдэг тийм үү сонсч. Би бол энийг их ингэ тайлбарладаг шүү дээ. Автомын компани бол шороогоо зарж мөнгө олоогүй. Энэ бүх шороо чинь төрийн шороо. Баглан үнцүүлэнд байгаа шүү дээ. Нийт юм төрийн. Бид нар төрийн мөнгөөр гоцол зам барьдаг тийм үү?
нийтийн иргэдийн аяд ахыг. Тэгэхээр төрийнхөө мөнгөөр зам бариад бид нэр машин техник, инженер техник, технологитой учраас самынхан төрийн энд байгаа шороо төрийн мөнгөөр энд хэлбэржүүлж өгсөн хөлсийг л авч. Эхнээс энэ шороог зарж бид нэр том болоо. Төрдөө байгаа шороог нь хэлбэржүүлж эндүүдийн нэвтрүүл зам болгож өгсөн хөлсийг л авч байгаа хүмүүс аахгүй юу? Тэгээ үйлчлэг үзүүлж байгаа тийм. Тэгэхээр баглын баялаг ашиг мартмал зарж бид нар одоо ашиг олдог хүмүүс биш байхгүй юу? Үйлчлэгээ үзүүлсэн, төрдөө үйлчлэгээ үзүүлсэн хөлсийг л авч байгаа хүмүүс. Тэгэхээр чинь бас ард нийтийнхээ сайн сайхны төлөө үйлчлэгээ л үзүүлж байгаа хүмүүс шүү дээ. Чин бас тэгээд цаагаараа одоо бидний ингээд зам барьснаар одоо байгалаа хамгаалаад хүмүүсээ хамгаалаад юм хоёртой ажиллаж ингээд бодохор чинь тийм байна. сэтгэл өйг шүү дээ. Тэгээ сууж яах чинь. Миний харснаар жоохон байхад одоо манай булганаас цаашаа өсгөл рүү гардаг хөндөй байдаг. Тэр чигтээ орой салхи тогтцсон бүр манд гарцсан бан сууцсан юм шиг л шороо тогтчдаг. Айгүй олон зам хөдөөгийн олон замыг алингээр нь явахаа гэдэг шиг л байдаг байсан. Тэгээд зам ашигласныхаа дараа тэр хөндөйд бүр урд нь юм шороон зам байгаагүй юм шиг л сайхан идэгчдэг штэ тий. Эн чинь бол одоо мөнгөөр хэмжиж болохгүй үзүүлэлт шүү дээ. Байгалаа тий. Одоо манай улс чинь өөрөө ихэнх нутаг нь энэ өнгөн яг тэр ургамал ургах болох язангүйх юм ургамлын шим төрс чинь маш нэг юм байна. Тэгэл энийг чи ингээл салхинд хийсгээл олон машинууд ингээл олон салаа зам гаргаад хийсгээд байхгүй болоод газар зүйн хүчил тэр хүүхэд байхад нэг хөндөгдсөн газар 100 жилийн дараа эдгэлдэг гэдэг. Яриад үст яг ч байсан даа. Тэгэхээр тэрий болгоны чинь хамгаалж үлдэнэ гэдэг чинь мөнгөөр хэмжишгүй байгаа. Ийм ажил хийдэг болооч тий. Хойч үедээ. За баярлалаа. Тэр ярилцлага сайхан үр өгөөчтэй болж өндөрлөө. Авцамчдын холбооны ерөнхийлөгч Занбаазарын Батбаяр ах маань оролцлоо. Үлзээрж оролцсонд баярлалаа. Таны хоштой ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За баярлалаа. За булгаахынхаа нэгдүгээр санаачлаа хийж байгаа энэ сайхан подкастын яриа хэлцүүлэгт нь ахин ажилд амжилт хүсье. Бид нар чинь өөрснөө ингэж ярьдаг ард түмэн шүү дээ. Бүгдээрээ хэлцвэл буруугүй. Бүлээн усаараа л хэрэггүй гэдэг шиг тий. Ингээ бүгдээрээ яриад энэ бас ард нийтэд байдгийн юм уу салбар дотроо ойлголцоод ярьж яхад буруутахгүй л тий. Нэг юм ойлголцоо. Тэр ийм сайхан ажил зохион байгуулж байгаа. Өсөлт амжилт хүсье. Баярлалаа.
Заабар ах маань хүрэлцэн ирсэн байна. Бат байж тээ. За яжгаар. Заабар компани үүсгэн байгуулагчаас явчих те. Заабар компани үүсгэн байгуулагч Занбаазарын Батбаяр буюу Заабар ах маань хүрэлцэн ирсэн байна. За сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна дөө. Сайхан. За Одоо дүү маань ах болсон уу? ах штэ. Та намайг ахаа гээл яриад явахад болно шүү. За. Юуны түрүүн таны хоббигоос ч ихэлчихье. Би ч бас багада хурдан морь унжила. Тэ хурдан морь их сонирхолтой байсан. Одоо ч яг замын ажлыг хийгээд илүү тэгж нөгөө мөнгөтэй хүний хобби юм шиг яриад байдаг шүү дээ. Би бол би ч бас багада хурдан морь унжила. Тэ хурдан морь их сонирхолтой байсан. Одоо ч яг замын ажлыг хийгээд илүү тэгж нөгөө мөнгөтэй хүний хобби юм шиг яриад байдаг шүү дээ. Би